Монгол соёлын дархлаатай болохын тулд монгол хэлээр сайн ярьдаг, тэгээ өв соёлоо ойлгодог, түүхээ уншаад мэддэг ийм дархлаатай болгоод тэгээ харин одоо ёстой харийн соёлыг сайхан хэрэглээд ашиглаад өөрөө хөгжүүлээд тэгээ хүний соёлд хүндэтгэлтэй хандаад сурахын сураад ингээд дэлхийд өрсөлдөх чадварыг өөртөө шингээж авч чадах юм бол одоо нөгөө хэлээд байгаа тэр мундаг хөгжилтэй иргэн бий болох болов гэж харддаг шин. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. За сайн бацхан манайхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ээлжид нэг подкаст хийх гэж байна. Гэхдээ энэ бол ээлжид подкаст болгон дээр гардаг сэдв байхгүй байх болно. Өнөөдөр хэдүүлээ бас нэг миний хувьд маш чухал хүнтэй гүн гүнзгий ярилцаж тэр хүний тухай дэлгэрэнгүй мэдэх болно. Гэхдээ бүр магадгүй хитрхи дэлгэрэнгүй ч байж магадгүй. Тэгээд аль болох энэ хүнээс юу хийгээд байгаа, юу зориод байгаа гэдгийг би бас асуумаар байна. Мэдж байгаа зүйлээс зүрхэн үгүй юу? За тэгээд өнөөдөр төрийн албанд шалт байгаа хүн гэхдээ би өнөөдөр иргэнийх нь хувьас номин гэдэг бүсгүйг өрсөн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За урьж оролцуулж байгаад сайхан байна. За баярлалаа. Энэ олон жилийн дараа анх телевизийн салбарт намайг оруулаад хүнтэй ярилцлага хийх ур чадварт сургасан хүний өөрийнхөө бүтээсэн подкастн дээр авчираад суулгах бас бахархмаар байдаг юм байна. Манайхан алгадшаар. Алгадшгүй бол ингээ механикаар юм. Надад бас гоё штэ. Яг гоё нөхөр бас одоо ингээ танаа подкастн дээрсэн чинь дандаа манай телевизд байсан мундаг залуучууд ингээ хамтраад ингээд баг болоод өөрсдийнхөө дуртай зүйлийг хийгээд үгээрээ дамжуулаад бас нийгэмд мэдээлэл өгөөд хүмүүст сонсоё гэсэн зүйлийг хүргэж байгааг харах бол бахархмаар байна. Баярлалаа. Тэгээд за сонь сайхан юу вэ? Юу ах уу ер нь бол одоо ингээл сонгуулийн яг сурчлагын үе эхэлсэн. Тэгээ мэдээж миний хувьд бол шинэ байна. Хэдийгээр одоо төрийн албанд 3 гаруй жил ажилласан ч гэсэн миний хувьд бол сонгуульд ажил хийж үзээгүй. Шууд хувийн хвшилт байж байгаа л одоо ажил ихсэн. Тэгээд одоо бол яг анх удаа ингээд сонгуулийн сурчлаганд явж үзээд ингээд бас шандас сордог ажил байна. Тэгэхээр сонирхолтой. Тэгээд бас иргэдийн төлөөлөл болж орох гэж байгаа юм чи иргэд өөрийнхөө төлөөллийг илгээх гэж байгаа юм хариуцлагатай зүйл учраас сонирхолтой байхаас гадна нөгөө талдаа бас одоо хүний миний хувьд мэдрэмж бол маш одоо тийм чамбай байх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг мэдрэмж бол төрж байна. Байх ёстой. Та угаасаа тийм хүн биш юм уу? Яг мэдээж эн чинь өөрийнхөө байдаг одоо байгаагаас илүү л байж ээж одоо анхаарал сонор сэрэмжтэй дээрэс нь өөрийгөө дандаа шахаж одоо өөрийгөө дандаа л сайжруулж явах хэрэгтэй гэж боддог хүний хувьд бол тэгэл шаардлага өөрөөсөө өндөр шаардлага тавьж байгаа гэж хэлэх үү? Би тэр нэг жил манай найзын хурим дээр очсон шүн нэг цаг 2 цаг үдчихвэлөө би найзтайгаа хурим дээр нахуулсан зураг Facebook дээрээ постлчихгүй. Тэгсэн чинь тухайн үед яг телевизд байсан өглөө 6-д сэрдэг үе дээр номигч шүн 2 цаг үед орж ирснэ. Эртхэн онт өглөө эфиртэй. Би өглөө угаасаа тэгэл заваад босон шүү дээ. Тэгсэн чинь харж унт эртхэн өглөө эфиртэй гэж. Чин тэгтээ чи зовж босоод жаргаж хийхгүй болно шүү дээ. Хариуцлагатай байх хэрэгтэй. Яг үнэ. Тэгээ өөрөө угаасаа хариуцлагатай хүн тэгээ бусдаас ч гэсэн энэ хариуцлагыг нэхэд идэг. Тэгээ гол нь ийм байна л да. Та бол хүмүүсийг олон нийтэд таниулах ажлыг хийжсэн. Гэхдээ та өөрийгөө бол төдийлөн хүмүүст таниулаагүй бах тий. Тэгэхээр танаас би айгүй сонин юм асуу заяа. За. 3 үгээр өөрийгөө илэрхийлэх боломж байд юм уу?
намайг одоо илэрхийлж байна тий. Яг боломж байд юм уу гэдэг чи одоо та хэр улс төрчиж чаарэ. Саяны асуулт бол 3 үгээр өөрийнхөө илэрхийлэх боломж байд юм уу? Байна. За. Тэгвэл та байна гэж бодож байна. өөрийгөө илэрхийлэх үстэй. Нэгдүгээр би хурдан, хариуцлагатай, ажилсаг. За. Хурдыг юугаар хэмждэг? Бүтэмжээр. Ийм биш үү? Ер нь бол хариуцлагатай гэж мэдж байгаа. Хурдан бол одоо амьдарч байгаа биднэрт хэр чухал зүйл юм бэ? Яг одоо ингээд нөгөө бүх бидний хэрэгжилж байгаа технологи бид нартай эргэн тойронд байгаа зүйл маш юм одоо хүнийг хурдан байх шаардлагыг тавьж байгаа л да. Энэ ертөнц өөрөө тийм хурдан явдаг болцсон. Ингээд өмнө нь бол бодоод үзэх юм бол хүмүүс утсаар яриад тэ эсвэл факс явуулаад нөгөө нэг факс аваад хүлээгээл ч юм ингээл захаа яваал тэ тэрнээс өмнө бол захаа яваал захаа нь очих гэж за бүр өмнө нь бол өртөөчлсөн захаа яваал ингээл сарын дараа захаа нь очиол тэр хүн хариулаад буцаад ирэхэд хүний бүтээмжийн хурд тухайн үед бол өөр хурдтай байдгүйсэн. Одоо бол бүх юм нөгөө тухайн цаг моментонд хариулагдах хэвээр тухайн цаг моментонд шийдвэр гаргаж явах хэвээр гэдэг юм бүр тийм хүмүүсийн хүлээлт үүссэн. Тэгэхээр ер нь хүнээс хурд бол шаарддаг болчиход байгаа. Технологийн хөгжилтөйгөө уялдаад одоо instant message гэдэг үг чи орчуулгаараа те шууд тэр моментонд хариулах ёстой мессеж гэдэг агуулгаар зурвас гэдэг агуулгаар орж ирж байна. Тэгэхээр тэр утгаараа бол хүнээс аюух хурд шаарддаг болсон. Гэхдээ хурдтай байлаа гэд нөгөө талд нөгөө шийдвэр гаргалтын хурд чинь артаа талынхаа юмыг сайн бодож гаргах шаардлагатай. Тэгэхээр тархины чинь процесс хүртэл хурдан явах шаардлагатай болчихсон. Хурдан байлаа гэдээ алдаатай шийдвэр гаргаж бас болохгүй болцсон. Танаас нэг харсан нэг зүйл нь яг би анх танилцаал хамт ажиллаж эхлэхээс л харсан зүйл. Нэг дор олон зүйлийг зэрэг амжуулаад байна штэ. Тий. Энэ бас сонин зүйл. Та тэрийг хаан сурсан? Яг өөр эмэгтэй хүний чадвар байдаг болоо гэж би бодож байгаа. Зүгээр яг надад бол бас бусдаас арай бас илүү байдаг. Ягаад чи ингээд зэрэг хүмүүс юм ярьж байхад би чамтай ярьж байхад энтэй талд ярьж байгаа үний яриа надад аюу сайн ойлгомжтой байдаг. Тэнд хүн юм ярьж байгаа нь ойлгомжтой байдаг. Одоо би чамтай ингээд яриа сууж байхдаа тэнд баярмаг юу хийж байгааг мэдчихээн. Энд жахаг хянаад ингээд олон зэрэг юм хянаад байдаг. Тийм одоо бас нэг хүний чадвар байх л та нэг талдаа. Нөгөөх нь яг продюсер хийн гэдэг бол аюу олон юмыг зэрэг явуулах тэр нөхцөлийг үүсгдэг. Ер нь нөгөө телевизийн салбар чинь ингэж байгаа штэ. Мотор гэдэг дуурснаас хойш бүх хүмүүс зэрэг хөдлөх хэрэгтэй болно тий. Тэгэхээр тэнд дуулж байгаа хүн дуулаад эхлэхэд хөгжмөн зэрэг ажиллаад нөгөө талд нь зурглаач нарын зураг аваад тэнд хүн найруулад тэнд бүжигч нь гарч ирнэ гэдэг олон юм зэрэг болох хэрэгтэй учраас тэр бүх юмыг аюу сан нөгөө коreograf хийн гэж ярьдаг штэ. Уялдуулж ингэж найруулж зэрэг болгоно гэдэг бол тархиндаа бүгдийн зэрэг харж чаддаг байх хэвэл болдог юм шиг байгаа юм л та. Тэгээ тэр нь ингээд нөгөө давтамжтай игээд ахаар хүн бас сурцтай болд юм болов. Юун дээр одоо ингээд та өөрийнхөө явцын дунд ажиллахлаар хөгжүүлэх ёстой чадвар чи юу юм шиг санагч байна. Дутуу байгаа зүйл. Яг нөгөө би бол ингэж тайвширч сурах хэрэгтэй гэж өөрөө боддог л доо. Энэ бол зөвхөн надад л зориулсан зөвлөгөөг тайвширч сурах хэрэгтэй гэдэг нь юм дандаа ингээд дандаа юм ажил хийгээд дандаа юм хурдан моментод байсараад тэгэхээр өөрийгөө буцаагаад нэг юм за одоо зогсоод буцаж нэг бодоод за миний болсон юмнууд яа гэдэг тийм мэдрэмж бол надад байдаг. Хүн хүндэн ч өөр штэ. Хүн өөрийнхөө чадамжийг ойлгож сурах хэрэгтэй. Хамгийн өөртөө надад ямар чадамж байна уу? Аль чадамжаа би илүү төлөх ёстой юм уу гэдгээ бодох ёстой болов гэж боддог. Зүгээр би хүнийг ингэж миний хувьд л бол би хит юм хөдөлгөөнтэй ажил хийдэг хит юм хурдтай хүн учраас надад буцаад нэг юм зогсоод тайвшраад амсгаа аваад болсон юм нэг үзээд за дараагийн хэрэг орё гэдэг тэр юм бол надад их чухал санагддаг. Та соёлын салбарт очиод ажиллалаа штэ. Тэрийг ажилласан хүний чухлын зэргийг нь илүү сайн мэдэх байх л та. Тэр салбарт хөгжүүлэх гэж явсан хүний хувьд зүгээр нийгэм өөрөө соёл тал руу чиглэлтэй хөгжлийг хийх нь зүг гэвэл зүг байх. Гэхдээ одоо юу гэдэг дээр л байх байх л та. Бусад маш олон асуудлууд шийдэгдэг байхад энэ соёлын салбарыг хөгжүүлэх нь зүйтэй зүйл юм уу? Яагаад одоо гэж гисэн асуулт гарч ирэх байх. Та энэ дээр юу гэж? Яг энэ асуултанд дээр л алдаа нь байгаа. Юу гэхээр хүн харилцаанд орж ийна л гэдэг соёлын харилцаанд л орж байгаа. Одоо мандал битээр хоорондоо яриа сууж шít. Тэгэхээр битээр монгол хэлээр ярьж байгаа. Энэ бол хэл соёл.
Дээрэс нь мандуул подкаст хийгээд би чиний подкастт ингээд хурж ирж байна гэдэг би өөрөө чинь чадамжийг үнэлээд, чадахыг үнэлээд энд ирж байна гэдэг бас нэг төрлийн соёл ахгүй. Тэгэхээр хүн ер нь өдөр тутмын харилцаанд орж байгаа бол ерөөсөө соёлын харилцаанд орж байгаа. Яг нь соёл гэдэг үг нь нэг юм соёлтой байх ёстой гэдэг тэр мэдрэмжээр хүмүүс орчуулганд тэгж тооцоод байдаг болохоос биш. Соёл гэдэг бол хүний зөвхөн л өдөр тутмын харилцаа ахгүй. Тэгэхээр энэ харилцаанд орж яана л гэдэг тэр харилцаанд хамтын амьдралд бий болгоод тэг ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрж хамтын амьдралд ороод хамтын соёлыг бий болгоод нийгмийн харилцаанд орж байна л гэдэг бол соёлын харилцаанд орж байгаа гэсэн үг. Тэгэл хүнийг одоо адгуу самтнаас ялгаатай байлгадаг зүйл бол хүний ухамсар, оюун санаа. Тэрнийг бий болгож байгаа зүйл бол энэ соёлын харилцаанууд тахгүй. Тэр утгаараа бол бид нар өрөөсөө энэ соёлыг орхигдуулж болохгүй. За одоо ингээд би 2 юмар жишээлээд хэлээ л да. Одоо хүмүүс нөгөө батлан хамгаалах юм маш чухал гэлтэй. Батлан хамгаалах юм байж манай хэл хязгаар нь тархан байдлыг хамгаалдаг гэдэг. Тэгвэл одоо соёлын ам байж хүний оюун санааны тархан байдлыг хамгаалдаг байхгүй. Хүн оюун санаандаа Монгол гэдэг дархлаатай байх, тэгээ Монгол хүн гэдэг ялгаатай байдлыг бий болгох тэр зүйл бүх зүйлийг соёлын салбараар дамжиж хийгдчихэдэг. Нөгөө талдаа хүн ингээд эрүүл мэндийн салбар чухал гэл ингээд ярьж штэ яа тэгэхээр хүмүүс эрүүл биетэй байх хэвээр мах бод нэрүүл гэхдээ хин тэгвэл хүний оюун санааны эрүүл байдал дээр анхаарах юм. За ингээл эн чинь соёлын нэг хэсэг болоод явж байгаа. Нөгөө бас 3 дахь зүйл нь юу энэ дээр орж ирж байна гэхээр ерөөсөө л одоо өнөөдрийг хүртэл ингээд бид нар бас тодорхой төвшин соёлыг орхигдуулсан байгаа байхгүй 30 жил соёлын амгүй. Тэгэхээр ингээд 30 жил соёлын амгүй байна гэдэг чинь нөгөө соёлын бодлого, төрийн бодлогод орхигдоод яваад байсан. Тэнгүүд өнөөдөр ингээд нэг нийгмийн харилцаан дээр бас тодорхой зүйлүүд төр бид нар учир дутагдaltaй зүйлүүд гарч ирж штэ. Тэгэхээр одоо хүүхэд залуучуудыг өсөж торинж явах үед энэ нөгөө сэтгэл хөдлөл гэж хүн сэтгэл хөдлөлийн үеэр ирсэн мэдээллийг хамгийн сайн хадгалж авч үлддэг юм байна л та. Тэгэнгүүт одоо драмын урлаг гэдэг бол Монгол хүний хэл соёлыг авч үлдэж хэлний одоо соёлын тэр хөгжлийг хүүхд залуучуудад илүү ойлгуулах байдлаар тэнгууд чинь драмыг үзээ байж байхдаа хүний сэтгэл хөдлөл өндөр байна. Тэр сэтгэл хөдлөл өндөр байх үед мэдээллийг аягуулсан өгчдөх юм бол хүнд ингээд тэр тогтод сайтай байдаг. Гэтэл тэр сэтгэл хөдлөлийг хөдлөгдөг зүйлийг орхигдуулаад тэгээд тэрнийгээ дагаад явах тэр одоо соёлын боловсрол нь орхигдоод яваад байсан байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бас нэг ганц нэг энэ хүмүүс төр гарч байгаа харилцааны соёлын асуудал, нийгмийн харилцаанд орж байгаа асуудлууд бол бид нар энэ соёлын салбарыг орхигдуулсантай хамгийн том одоо уялдаатай. Та саяны хугацаанд нийт хийх ёстой ажлыгаа нэг 100% байлаа гэж дүгнэх юм бол хэдэн хувь дээр ноцсон бэ? Өстой салбарын хувьд бол өстой нэрээ өчүүхэн хувь дээр нь явж байгаа шүү дээ. 10 чүрхүү хувь дээр нь явж байгаа. Зүгээр яг нэг хүний одоо гаргах нөлөөлөл нэг хүний хийж хэрэгжүүлэх зүйл дээр бол би төлөвлөөд яг ингээ би ажлаа аваад ерөөсөө хамгийн түрүүнд судалгаа хийгээл судалгааныхаа араас би яг стратеги гаргаад стратегид хүрэхийн тулд стратеги төлөвлөгөөндөө хүрэхийн тулд бүх юмнуудаа жижиглээд төлөвлөл тэрнийхээ хэмжээнд бол би нэг 95-6% таа бол байгаа. Зүгээр яг энэ салбараар нь үзэх юм бол дөнгөж эхэлж байгаа. Нэг яам байхлаар бодлого тодорхойлоод тэрний араас юм хийж байгаа шүү дээ. Тэрний үр дүн нь тийм хурдан гардггүй юм шиг л. Тэгэхээр нөгөө та хэдийн хийж байгаа ажлыг чинь хийсэн үү? Чадсан уу? Эсвэл зүв байсан уу гэдгийг дүгнэхэд тийм цаг хугацааны үед эрт юм шиг санагдаад байдаг. Энэ зөв лүү буруу зүйл. Яг энэ чинь нөгөө хүний ухамсар, оюун санаа, мэдрэмж энэ юмтай ажилдаг зүйл учраас маш их юм урт хугацаанд үр дүн гардаг. Зам бол ингээд тавьсан өдрөө харагд хүний нүднэр ил байдаг. Манай салбарын хийж хэрэгжүүлж байгаа зүйл бол барилга байгууламж биш байхгүй. Бид нар хүний оюун санаанд барилга барьж байгаа л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол тийм ил зүйл биш. Тэгэхээр энэ ингээд өнөөдөр бидний хийсэн ажил 20 жилийн дараа үр дүн гардаг. Түрүүн би хэлсэнтэй яамгүй байгаад одоо 20 жилийн дараа бид нар үр дүнгээ харж байгаа байхгүй 30 жилийн дараа үр дүн. Тэгэхээр одоо бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил хэрвээ доктортой урт хугацаанд явж чадах юм бол 20 жилийн дараа үр дүн нь эргээр гарах байхгүй. Тэгэхээр энэ утгаараа бол өнөөдөр харагдахгүй. Тэгвэл би нөгөө надад мэдрэгддэг нэг зүйл юу гэхээр хүн өөрөө өөртөө үнэн байх хэрэгтэй. Хүн хийж байгаа ажлаа үнэн үр дүнтэй хүрнэ гэдэгтээ итгэлтэй өөрөө өөртөө үнэн хийж чадах юм бол бусад хүмүүсийн дүгнэлт бол бас тийм чухал зүйл биш байхгүй. Мэдээж тэр нөгөө бодит дээрэс нь одоо юутай шүүмжил гэж байдаг шүү дээ. Одоо critical
тэр thinking-ийн цаатай талд нөтөг тэр хүмүүсийн одоо бодит шүүмжлүүдийг бол хүлээж авах нь зөв. Гэхдээ одоо зүгээр юуны хажуу талаар ингээд нэг юм зүгээр нэг хийж байгаа ажлын буюу агуулга талаас шүүмжлэх биш. Одоо зүгээр юм хэлбэр талаас ярьж байгаа зүйлийг бол өнгөрөөж сурах хэрэгтэй. Тэм учраас миний харж байгаа өнцгөл юу гэхээр би энэ ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдэг төлөвлөгөөтэй байгаад би энэ ажилд хүрнэ гэдэг үр дүнгээ одоо өнөөдөр биш олон жилийн дараа гэдгээ харцсан байхад өнөөдөр намайг шөмжлөд өнгөрөх бол одоо байдаг л асуудал гэж харж байгаа шүү дээ. Хей, подкастт таалагдж байна уу? Үргэлжлүүлээд бүр илүү ихийг сонсохыг хүсэж байгаа бол биднийг дэмжээрэй. Бид хандивын даастаа болсон байна. Тайлбар хэсэгт нь оруулсан байгаа. Эсвэл энийг хардаа. Баярлаа. За нэг юм сонин зүйл байна. За. Хөдөө орон нутгаар явд юм аа. Тэгэхээр тэнд байгаа залуус, тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хэв маяг, үзэж хэрглэж байгаа зүйл, соёлын хувьд хотчсон хүмүүс, хотчиж байгаа дөнгөж төрөөд нэг дунд сургуульд орцсон байгаа хүүхдүүд гих мэтчлэн харахаар бид нэр хитрхи ялгаатай тийм амьдралын хэм маягтай байгаа даа л да. Тэгэхээр энд соёлын салбарын тоглох, одоо соёлын салбарын гүйцэтгэх үүрэг нь энэ ялгаатай хөгжилтэй байгаад байгаа нийгмийн бүрдэлгэсгүүд дээр яавал бид нэр тэр хойно хоцроод байгаа, би бол хойно хоцроод байгаа гэж хэлэхэд зөв буруу гэдэг дээр эргэлзэж юм л да. Ягаад тэгэхээр тэнд байгаа амьдарч байгаа хүмүүс хөгжлийн хувьд хэрэглээ талаасаа хотод байгаа хүмүүсийн хэрэгжилж байгаа хэрэглээгүй ч гэсэн магадгүй сэтгэл санааны хувьд тайван, амгалан, магадгүй илүү эрүүл байж магадгүй. Тэгэхээр яг хуу энд зүгээр хэрвээ хөгжил гэдгийг бүгд зэрэг төвшөнд ингэж хөгжих зүйтэй гэж бодох юм бол энэ ялгааг яавал дээр юм бэ? Энэ ялгааг арилгахын тулд юу хийх ёстой юм? Яг хөгжлийн ялгаатай гэхээс илүү соёлын ялгаатай байдлахгүй. Соёлын одоо тэгтээ ингээд нөгөө бид нар энэ нөгөө нэг хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрж тэрнийг хүндэтгэж үзэх ёстой гэдэг ойлголтыг бид бүхэн бие биендээ суулгах хэрэгтэй байхгүй. Энэ л бид нар жинхэнэ одоо нөгөө соёнгийн гэрэл соёлын суурийг тавина гэдэг хин хөдөө байгаа хүмүүсийг бас одоо нөгөө нэг хөгжлийн ялгаатай байна гэж хэлээд байгаа юм тий. Энэ бол тэнгууд одоо ингээд нэг юм хүмүүсийн мэдлэгийн колоничлол гэдэг зүйлийн суурин дээр тулгуурласан ийм байх ёстой гэдэг нэг тийм зарчим гаргаж ирчээд надтай адилхан одоо юу гэдэг магадгүй солонгос кино өнөөдөр үзэхгүй байх юм. Надтай адилхан тэр iTunes-аас нөгөө нэг дуугаа худалдаж авч чадахгүй бол надаас соёлын хоцрогдолтой байна гэдэг ийм одоо тэр нэг үзэл баримтлалыг ингээд хүмүүсийн тархин чингээлгчээд байгаа байхгүй. Гэтэл соёлын ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч тэрнийг хүндэтгэлтэй хандна гэдэг чинь л одоо бид нар жинхэнэ соёлтой байгаа нөхцөл байдал байхгүй. Тэнд чинь хот хөдөөгийн соёл ялгаатай байна. Тэрнийг хүлээж авах хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал гэж байна. За дээрэс нь одоо магадгүй нүүдэлчин соёл, суурьшмал соёлын ялгаатай байдал гэж байна. Энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандна гэдэг чинь одоо бид нар жинхэнэ соёлтой нийгмийн бус одоо ялгаатай соёлыг хүндэлж чаддаг, бусдыг ойлгож чаддаг жинхэнэ одоо зүйл үүсэж байгаа байхгүй. Түүнээс биш хин одоо тэр хүнийг тэр юу гэдэнтэй хөдөө байгаа нүүдэлчин соёлын ахуйг буруу гэдэг байгаа. Хин тэрнийг одоо хөгжлийн ялгаатай байна гэж хэлээд байгаа. Энэ бол бас учир дутагдaltaй ойлголт гэж би бол одоо нөгөө бас энэ соёлын салбарт ажиллаж байгаа олон судлаач нартай ойрхон байгаа хүний хувьд бол харж байгаа байхгүй. Одоо мэдлэгийн колоничлолын нөгөө гэд яриад байгаа зүйлийн нэг ялгаа нь ийм болж гарч ирсэн байгаа юм л да. Юу гэхээр тэр нөгөө Америк ч юм уу англичууд юм одоо хөгжингөө орон гэж яриад байгаа тэр суурьшмал соёлыгаа бусдад энэ шиг одоо сайхан юм байхгүй гэдгийг ойлгуулад байгаа учраас тэр янз бүрийн одоо зарчмаар ойлгуулад байгаа учраас тэрнийг бид нэр хөгжил гэж хараад нүүдэлчин соёл иргэншлиг болохоор бид нар өөр гэж хараад авах магадaltaй л байхгүй. Тэгээ энэний тод жишээ чи одоо бид нар нөгөө ингээд өөрсдийнхөө амьдрал дээр байгаа сайхан юм харахаа болчоод хүний өөр тэр илүү хөгжилтэй байна гэж хараад байгаа тэр ингээд бас асуудал үүсээд байгаа. Угаасаа хүн дийд юм шүү. Шулуун устай эмэгтэй чинь буржур устай эмэгтэй хараад гоё устай гэж боддог шүү. Тийм.
Тэгснэ гоёллоо гэж үзэхдээ үсээ буржилгасан би айгу гоё өстэй болчихлоо. Тийм яг ер нь буржгарууд нь үргэлж шулуун өстэй болохыг хүсдэг. Тийм үнэ. Тэр бол үнэ. Яг хүмүүс ер нь ямар байдгүй хэрэг өөртөө байхгүй юм ийг л гоё байна гэж боддог. За тэгтээ мэдээж бид нар нөгөө юу гэхээр одоо өөрийнхөө би бол ийм үзэл баримталтай болсон. Одоо яг соёлын сайд хийсний дараа бол ямар үзэл баримталтай болсон бэ гэхээр Монгол соёлоо маш сайн мэддэг, маш сайн монгол соёлоороо хүмүүжээд тэгэнгүүт тэр чинь ингээд монгол соёлын дархлаатай иргэн бий болоод тэгэнгүүт одоо мэдээж энэ чинь олон төрлийн өөр улс орнуудын олон өөр улс орны соёл явж байгаа. Тэгэхээр энэ бусад орны соёлыг хэрэглэгч байдлаар зөвхөн ашиглаад тэгээд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүн болж чадах юм бол энэ ингээд яг бас одоо мундаг болж байна гэж харах чаахгүй. Өөрийнхөө соёлын дархлааг монгол соёлын дархлаагүй байх юм бол нөгөө бусад улсын соёлын энэ төрлөخت автах магадлал өндөртэй. Тэрнийг шууд өөртөө шингээж аваад тэгээд юм ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ялгаатай байдлыгаа бас дорд үзэх юм нөхцөл үүсэх магадaltaй байхгүй. Тэгэхээр бид бол ерөөсөө илүү хүнээ өөрөө монгол соёлын дархлаатай болохын тулд монгол хэлээр сайн ярьдаг, өв соёлоо ойлгодог, түүхээ уншаад мэддэг ийм дархлаатай болгоод тэгээ харин одоо ёстой харийн соёлыг сайхан хэрэглээд ашиглаад өөрөө хөгжүүлээд тэгээ хүний соёлд хүндэтгэлтэй хандаад сурахын сураад ингээд дэлхийд өрсөлдөх чадварыг өөртөө шингээж авч чадах юм бол одоо нөгөө хэлээд байгаа тэр мундаг хөгжилтэй иргэн бий болох болов гэж харддаг шүү дээ. За би соёлын салбартай холбоотой асуултуудаа үүгээр зогсоогоод магадгүй ярианд дунд хэлсэн шүү дээ. Соёл ярил амар техникл болно. Техникл гэхээс илүү би бас тантай ойрхон байдаг учраас ойлгож ийн юмсыг те. Гэхдээ би сонсож байгаа хүмүүст ч гэсэн энэ тухай мэдээсээ ойлгочосоо бас олон ургалж сэтгэлгээгээр сонсоод дүгнэлт хийхэд те. Дүгнэлт хийхэд бол олон мэдээлэл хэрэгтэй шүү дээ манайхаа. За нэг юм байна. Эмэгтэй хүн улс төрд орох ямар байна? Ирчүүдийн тоглоом. Тийм ойлголт бол байдаг. Энэ бол тогтсон ойлголт тий. Ер нь л яхаа нэг ийм нөхцөл гарч ийн. Яг эмэгтэй хүн улс төрд орохоор эмэгтэй хүн улс төрт байх юм уу? Шийдвэр гаргах түвшинд юм, бодлого гаргах түвшинд байхаар энэ ийм онцгой содон зүйл, exceptional гэж ярьдаг. Тэ онцгой содон зүйл болчиход байгаа байхгүй юу? Бизнесийн салбарт бол эмэгтэй хүмүүс ч бас гайгүй штэ байдаг. Одоо тэгтээ цөөхөн. Тийм цөөхөн ч гэсэн бас ерөнхийдөө одоо Монголын хэмжээнд бол ингээд томоохон бизнесийн удирдагч нар ч бол эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Одоо ингээд Монголын хамгийн том банкны CEO гэхтэл эмэгтэй хүн байна. Монголын хамгийн том уулуурхан компаниудын удирдлагын эмэгтэй хүмүүс байна. Хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн ер нь томоохон удирдлагууд эмэгтэй хүмүүс байна. Том үйлдвэрлэлүүд ч гэсэн дандаа эмэгтэй хүмүүстэй. Одоо ингээд хамбаг Кашмир байна уу? Гэл бүгд л эмэгтэй хүмүүс байдаг. Хүнсний үйлдвэрлэлээр эмэгтэй удирдлагууд байдаг. Ингээд харахаар нөгөө ер нь бизнесийн салбарт бол эмэгтэй хүн удирдлагын түвшинд орно гэдэг нэг тийм онцгой содон зүйл бас нэг байдаггүй. Харин одоо би нөгөө улс төрт ороод ирсэн чинь сайд дарга нарын түвшинд эмэгтэй хүн байх нь юм сонин содон зүйл болчиход байгаа хгүй игэл биш зүйл болчиход байна шүү те. Инхээр тэнд очихын тулд энэ эмэгтэй хүн ямар нэгэн байдлаар л нэг бол нэг хүнээр дамжиж очисон байх хэвээр те нэг бол нэг хүн одоо хүргэж өгсөн байх хэвээр нэг бол одоо бүр жоохон онцгүй байдлаар очисон байх хэвээр гэж ингэж яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаасаа бол миний зүгээр харж байгаа зүйл ямар үнцэг байдаг вэхээр улс төрийн түвшинд шийдвэр гаргах түвшинд бодлогын түвшинд эмэгтэй хүн байх нь онцгой содон зүйл биш болох хэвээр. Зүгээр л энгийн зүйл болох хэвээр. Ингэжээж дараагийн эмэгтэй хүүхдүүд тэнд нэг тийм сонирн биш би энд очиж чадандаа би энд карьераа энэ хүрч чадандаа гэдэг тийм мэдрэмжтэй болох хэвээр байхгүй. Тэгэхгүй болохоор тэнд очихын тулд би онцгой содон супер хүн байж ижил би тэр түвшинд очино гэж бодоод ахаар зарим тохиолдолд хүмүүс өөрөөсөө буцааж татах тохиол тий за би ч чадахгүй байх та ч гэдэм. Энэ бол зүгээр л энгийн хинч өөрийнхөө ур чадвараар яваад очдог зүйл гэж боддог төвшөнд болтол энэ улс төрд эмэгтэй хүмүүс орох хэвээр бэл. Ер нь яг эмэгтэй хүмүүс байх нь нийгмийн төлөөллүүд байж аж тухайн өөрийнхөө нийгмийн бүлгийн асуудлыг аюул сайн гаргаж ирж олон талд байж шийдэл нь гарч ирэх хэрэг байхгүй. Тэгэхээр энэ талаасаа бол одоо
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрэгтэйчүүдийн төлөөлөл, залуу хөгшин гэдэг олон төрлийн төлөөллүүд байж ич яг одоо эн чинь бид нар улсынхаа төлөөллийг бага улсуулж төлөөлж чадхаар байхгүй. Тэр талаасаа бол олон төлөөл байх хэрэгтэй юм шиг байна. Зүгээр яг эмэгтэй хүний хувьд бол улс төрт байх тийм амар зүйл биш юм байлээ. Яг үннээ хэлэхэд. Би ч юмас одоо хэвлэл мэдээллийн салбарт, бизнесийн салбарт байхдаа бол олон зүйлийг эхлүүлж ирсэн. Тэгэл ер нь л хүмүүс бас намайг гайгүй мундаг эмэгтэй, энэ эмэгтэйг ингээд ментра болгоч ч гэдэг юм ингээд их ойрхон бай гэдэг ийм үзэл бодолтой байсан бол улс төрт орсон өдрөөс л энэ хүн шиг муу хүн байхгүй, энэ хүн яагаад тэ ингээд үзэл бодол шууд өөр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр талаасаа бол жоохон хүнд дээрэс нь эмэгтэй хүмүүсийг нэг агуулга талаасаа хүн одоо биш илүү хэлбэр талаас нь харах нь их юм бэл дүгнэх гээд байдаг тийм талаасаа бол жоохон надад учир дутагдaltaй санагдаж байгаа. Энэ дам яриа шүү. Хүмүүсийн дунд байдаг. Эмэгтэй хүмүүс улс төрд орохлоор эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдэд дэмждэггүй гэдэг тийм нэг юм томьёо ч юм уу. Онол яваад байдаг хгүй. Энэ яг практик дээр хэр бодтой юм шиг харагдаж байна. Яг нэг судлагдаагүй зүйл учраас би одоо яг хэр мэдрэмжийн чинь л асууж байгаа шүү. Бодтой гэдэг мэдэхгүй наа. Зүгээр мэдрэмжийн хувьд бол би бол ингэж мэдэрсэн. Эмэгтэй хүмүүс чинь аюух деталь хардаг. Өөрөө яг ингээд хүн нь өөрөө аюух деталь хардаг. Тэг амар юм сайн олдсон шүү дээ. Маний тайгаад болохгүй. Яг тийм гүйцэтгэлтэй. Тэгээд дээрэс нь бас юм нөгөө нилээн юмыг ингэж шүүмжлэлтэй ханддаг. Тэр утгаараа ингээд өөртөө шүүмжлэлтэй байдаг, бусдад шүүмжлэлтэй байдаг. Тэгэнгүүт нөө түрүүний хэлсэн ганц нэгхэн хүн онцгой содон болоод одоо очичхоор тэр хүн дээр шүүмжлэлтэй хандах тал нь их байх магадaltaй юм байлаа. Ер нь бол одоо ингээд харж байхад чинь миний одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил дээр орж ирж байгаа шүүмжлэл бол бас дэлхийн хоолойн эмэгтэй хүнээс ирж байгаа тал бол байдаг л да. Үний юм шиг шүү. Та ер нь төлөвлөх чадварыг хизээ яг хинээр заалгуулсан гэж боддог вэ? Ер нь бол яг зур мэдээж бас надад ингээд төрөлхийн одоо бас байсан болов уу гэж боддог. Гэхдээ би яг хаана илүү сайн сурсан бэ гэхээр би англид сурсан. Яг англичууд ч юм ингэж бүр детальчилж төлөвлөдөг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэд би анх англид сургуульд очиод 17 настай байхдаа сурж байхад ингээд хамгийн их надад зааж өгдөг зүйл байсан бэхээр хичээлийнхаа даалгаврыг хэдэн хувийн өнөөдөр хийх үү, хэдэн хувийн маргааш хийх үү, ямар процессор хийж дуусгаад хүлээлгэж өгөх үү гэдэг ингээд аюух тийм даалгавраа ихтэй хүртэл эхлээд даалгавар их төлөвлөгөө гэж гаргадаг. Тэ за ингээд эсвэл эссе бичгтээ эссенийхээ авдалгаа энийг буюу яаж энэ эссегээ бичих гэж байгаа гарчигдлаа бэлтгээд ингээд явжснээр би англид энийг аюу сайн сурсан болов гэж бодсон. Тэгээд тэрний дараа би нөгөө юугаа тэрэлжээ яг барьж байхдаа би оюутан байхдаа тэрэлжээг барьж ирсэн л та. Тэгээд тэгж байхад би Канадуудтай их ажиллаж байсан. Канадуудтай ажиллаад нөгөө барилга барина, архитекторын төлөвлөгөө гаргана гэдэг нь бүгдээрээ л бүгд төлөвлөлт шүү дээ. За хүний хөдөлгөөнөө төлөвлөж байгаа. Дээрэс нь дизайнаа төлөвлөж байгаа. Бүх юмаа төлөвлөж байсан учраас тэн дээр илүү их төлөвлөлтийг сурсан болов гэж боддог шүү дээ. За одоо манай залуучуудад хамгийн ер нь бол их чухал уур чадваруудын нэг бол төлөвлөх. Тэгэхээр нөгөө төлөвлөхийн тулд ирж байгаа зүйлсийг одоо төсөөлж тийм юм болох нэ гэдэг нэг юм юу гэдэг visualize хийж байгаа шүү дээ. Тэгэхээр та одоо төлөвлөх мастер класс өгнө манайханд. Хэрхэн төлөвлөхийг заах нь. За тэгэхээр хамгийн эхлээд хоёлаа чухлаас нь эхлэе. Та одоо надад яаж төлөвлөхийг зааж өгнө гэсэн үг шүү. Би танаас сурах гэж байгаа сурагч байна гэж төсөөлье. За. Заах юм уу чамд бэ? Тэгэн штэ. Яг ер нь төлөвлөнө гэдэг бол хамгийн түрүүнд хүрэх гэж байгаа үр дүнгээ харах хэрэгтэй. Нүдэндээ яг хаана хүрэх гээд байгаа гэдгээ төсөөлөн харах хэрэгтэй. Тэгээд буцаж ухар төлөвлөх хэрэгтэй. За ууланд гарах гэж байгаа юм бодъё л тийм. За тэгвэл уулын оргилд гарах гэж байгаа. За тэр оргил чиний хүрэх гэж байгаа зүйл цэг. Тэгэхээр чи тэрнийгээ нүдэндээ харж шít би тэнд очих гэж байна. За ингээд тэнд очих гэж байгаа юм чинь за тэгвэл уулаа хэдэн метрийн өндөр байх нь уу? Тэ? За тэгэхээр ийм метрийн өндөрт очихын тулд би буцааж төлөвлөнө гэсэн үг байхгүй буцааж төлөвлөлтэй. Тэгэхээр
За энд очихын тулд надад 1 өдөр хэрэгтэй байна. За 1 өдөр очихын тулд би дунд нь тэд амарна. Тэдэн метрийн өндөртөө очиж тэд амарна. Тэд амархын тулд амархаас гадна би тэдэн ширхэг ус авч явна гэд ингээд тэр бүх юмаа ингэж төлөвлөж буцаж ухарч төлөвлөх нь хамгийн чухал таахгүй. Тэгэхээр ерөөсөө төлөвлөнө л гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд очих гэж байгаа цэгээ нүдэндээ харах хэрэгтэй. За тэгээ нүдэндээ харсныхаа дараа дотроо буцаагаад за би тэр уул руу гарахын тулд ингээ яах вэ гэд бодох хэрэгтэй. Тэ? За ууланд гарахын тулд би тэр ууланд очино. Тэгээд надад очихын тулд тийм хувцас хэрэгтэй, тийм хэрэгсэл хэрэгтэй, тийм идэх юм хэрэгтэй, тийм юм хэрэгтэй ингээд өөрөө бодоол ахар, толгойдоо бодоод ахаар чинь хэрэгцээтэй юм чинь гарт. Тэгэл тэрнийга нэг бүрчлэн бичээл ингээл явхад төлөвлөгөө бол ерөөсөө тархиндаа аюулсан тооцож бодохыг л хэлж байгаа шүү дээ. Та хуучин дэвтэр дээр бичдэг үсээ хэвээрээ юу эсвэл хар ус руу шилжсэн үү? Хэвээрээ. Давхар уу? Давхар. Ер нь бол миний хувьд бол ерөөсөө хамгийн том хийдэг зүйл вөхөр би одоо нэг амар учиргүй олон жилээр төлөвлөдөг гэж бол хэлэхгүй. Төлөвлөгөө зүйл гарч ирнэ шүү дээ. Тэ? Тэгтээ ер нь аюулсан за би тэнд очиндоо. Одоо би ингээд соёлын сайдын ажлыг авлаа гэхэд за би энэ соёлын яамыг л миний зорилго хамгийн эцсийн зорилго байсан. За соёлын яамыг л дахин татан буугдахгүй болтол нь би ажиллах ёстой юм шүү гэж бодсон байхгүй юу. Тэгээ би тэгж бодоол за ерөөсөө хинч хизээч гарч ирэл соёлын яамыг татан муна гэж үг дуурж болохгүй гэдэг зорилго бол миний нүдэндээ харж ирсэн. Тэгэл би тэрнийг юу ч харсан мэгээр тэхийн тулд би хуулийн нэг стан байна. Тэхийн тулд би одоо нөгөө ажилтан албан агчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулахын тулд хэрэгтэй маань тийм юм чинь би одоо нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй болох юм байна. За байшин барилгын хэмнээд ингээд бодож байгаа байхгүй. Тэгэл тэрнийгээ ингэж томоор нь төлөвлөж бодчихвол буцаагаал жил сар өдрөөр нь буулгаал ингэж гаргаж ирч чадах юм бол юм чи ингээ нөө томорол би тэнд очиндоо гэж уулын орой дээр очиндоо л гэд бодоод байтал очихоор ингээл нэг л хол харагдаад ш тэ. Тэр хол зүйлээ 1000 км-ийн за биш 1000 м-ийн өндөртэй ууланд гарах гэж юм шүү дээ л доо. Тэ 1000 м тэнгүүд 1000 м эхлээд 100 м болгож ирээ 100 м-ээ 10 м болгоод 1 м болгоод гаргаад ирэх юм бол 1 м-ийг хөрөхөд би ингээд эн чинь нөгөө жижиглэгдэж байгаа учраас амархан болоод хүний тархинд буугаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр утгаараа тэгж бодох хэрэгтэй. Би бол томороо харчаал том зүйлээ зүгээр дандаа сар жил рүүгээ буулгаал. Тэгэл өдөр болгон хийх ажлаа өглөө цаасан дээр бичдэг. Тэгэл тэрнийга хийгээд нөгөө бас тэрний чинь дууслаа гэдэг мэдрэмж бас гоё шүү дээ. За. Кайфтай. Тийм баг. Таны төлөвлөж байгаа одоо Монгол Улсын их хурлын гишүүн болно гэдэг төлөвлөгөө хэрэг хүлээлтээс зөрүүл дараагийн төлөвлөгөө юу вэ? Тэр тухай бодоагүй юм уу? Ер нь ингээд том зорилт тавьбал Б план урж хайх хэрэгтэй. Тэгэхээр за өнөөдрийн хичээлийн хамгийн супер хэсэг нь баг энэ байлаа шүү. Төлөвлөх тухайд хэрвээ том зүйл зорж байгаа бол одоо ямар нэгэн хоёр дахь үр дагаврыг урж хайх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол би хоёр дахь зүйлээ бол ураад хайцсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол яг ингээд их сони юм байлаа. Төрд орсон чинь би анх ороод юу гэж бодсон гэхээр ингэж буцаа бистэ ингээд те надад ерөнхий сайд юм сайхан боломж олгож байна. Нэгдүгээр хоёрдугаар надад итгэж байна. Хүн ингэж итгэж яхад энэ хүний итгэлийг алдаж болох гэдэг юм учраас би тултал нь ажиллана. Тэгээ би үнэхээр соёлын амыг ингээд болон соёлын салбарыг хөл дээр нь ганхгүй болгож орхиод тэг ингээд надад ийм дөнгөж төрсөн хүүхд өгж байгаа штэ. Тэг ингээд 30 жил байхгүй ингээ ямар ч яамгүй болцсон нэг боловсролын яамны газрын түвшинд байсан хавсраг бодлогонд явж исэн хүн ингээ дөнгөж чүтэ айтаа төрсөн хөгжөмжтэй би нэгстэй яг хөлд оруулаад ганхгүй болгож орхиол явах нь миний үүрэг гэж би бодож байсан байхгүй. Тэгэхээр энийг би өста тултал нь хийн. Тэгээ хийгээл за ингээд дуусахтаа за би сайн ажиллаа ялээ баярлаа гэд ингээд хүлээлгэж өгöd гарандаа гэж юу нь бол маш их дотроо бодож исэн. Тэгээ би нэг дандаа юм богино хугацааны ажил гэж юу нь бодож байсан байхгүй. Богино хугацааны гэдэг нь юу гэхээр дуус хүртлээ сайн ажиллана. Тэгээд энийг би аюу сайн хүлээлгэж өгöd авсан шигэ хүлээлгэж өгöd гарандаа гэж юм. Тэгээд л болоо гэж бодож исэн. Тэгтээ яг ингээд нөгөө төрд ороод дээрэс нь ингээд
улсынхаа нөхцөл байдлыг ойлгоод тэгээд ер нь байхаар заавал үргэлжлүүлж ажиллах ёстой мэн гэдэг мэдрэмж авт юм байна. Хийх зүйл их байна. Хийх зүйл их байд юм байна. Тэр болвол ингээд нэг талаараа хүм ингээд надад ямар юм байсан бэхээр ингээ миний үр хүүхдүүд амьдрах гэж байгаа нийгэм те дахиад 20 жилийн дараа дахиад 30 жилийн дараа манай хүүхдүүд ингээл нүүрсээр альч юм уу. Тэгээ дахиад манай хүүхдүүд ингээл арын бохирдлоо яаж бууруулах, хөрсний бохирдол ямар хэцүү байна гэд ингээ байж явах уу. Эсвэл манай хүүхдүүд дэлхийдээ өрсөлдөд технологи яриад сансрын тэ эдийн засаг яриад явж явах уу. Энэ хоёрын ялгаа гаргахын тулд бид нар ажиллахгүй л болохгүй мэн гэдэг мэдрэмжийг үлийг авдсан байлээ. Хэрвээ л үнэхээр төрд ажиллаад байж чадах юм бол тэр агуулгаараа бол би ингээд цаашаа үргэлжлэх ёстой мэн гэдэг мэдрэмжийг авсан байхгүй. Тэгээд одоо миний зорж байгаа зорилго бол би юм creative industry гэж нэрлэдэг байгаа бүтээлч үйлдвэрлэл тэ хүн ерөөсөө өөртөө байгаа авьяас бэлэг одоо надад байгаа авьяас бэлэг чадвараараа ашиглаад тэгээд ямар ч асуудалгүй амьдрах боломжтой нийгмийг бид нэр бүтээх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш ингээд газраас байгалийн баялаг ухаад тэрнийг авч борлуулад тэрэн дээр хэрэлдээд авах хэрэгтэй биш. Чиний оюун санаа гэдэг чинь маш том баялаг байгаа. Тэр баялгаа бид нэр одоо ашиглаад амьдарч болтгол ийм нийгмийг бүтээх бол миний одоо чин өсөл болж байгаа байхгүй. Тийм байгаа учраас би энийг ингэж харж байгаа учраас нөгөө талынхаа одоо веб план буюу буцаад Монгол HT-д орооч юм буцаад том бизнесээ хийндэ гэдэг төлөвөөгөө би урьж хайж байгаа байхгүй. Тэгэхээр веб плангүйгээр нэг тийшээ харж зүтгэх юм бол хоёрдмол сэтгэлгүй явах юм байна гэдэг бол аюул чухал тийм. Юун дээрээс таныг за мэдээж гэр бүл чинь өөр зүйл байгаа шүү дээ. Гэр бүл гэдэг агуулга чинь яг улс гэдэг тэр том зүйлээс ялгаатай. Тийм. Тэгээ таныг энэ шийдвэрийг гаргахад чинь гэр бүлийнхэн аав ээж дүү за тэдгээр хүмүүс хурлаар орсон юм уу та? Яг гэр бүлийн хурал хэн штэ. Гэхдээ одоо бас нэг ийм нөхцөл үүсгэл юм байна. Ер нь бол юу чухал вэ гэдгээ аюу сайн ойлгоод миний хувьд амьдрал маань тогтцсон, гэр бүлийн маань амьдрал тогтцсон, эцэг их маань өөрийнхөө амьдралын хугацаанд хийх хэрэгжүүлэх юмаа хийгээд бас нийгмийн хадлаа зүтгэцэн ингээд байж байгаа үед бол чухал зүйлээ ойлгочхоор тэр хүмүүстэй тэр чухал юмаа ойлгуулах нь хэрэгтэй болж байгаа хгүй. Хэдийгээр одоо ээж маань ч юм уу аав маань дэмэдэ миний охин одоо ингээд сайхан тайван амьдр гэжсэн ч үгүй би энд байх нь ингээд чухал байна гэдгээ нөгөө хүмүүстэй ойлгуулах нь л одоо миний ажил болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгж ойлгуулдаг юм байна. Ер нь бол одоо тэгээд яг нөгөө талдаа бол бас миний хувьд бас нэг хадтай бөгөөд даваа талтай юм байна нөхөр манай гэр бүл бол намайг одоо бас 100% маш сайн дэмждэг гэр бүлтэй байгаад л бас сайхан байна л да. Тэгэхээр өөрийнхөө амьдралаар өөрийнхөө юм хийгээд явж байгаа хүмүүс ч гэсэн нөгөө талдаа за чи үнэхээр ингэж харж байгаа бол бид нар ардчин байна гэд дэмжиж байгаа учраас бас байж явж чадчих. Тэр бол аюул чухал. Ер нь бас эмэгтэй хүн бол ингээд ус төрт байх. За нөгөө талдаа ер нь ямар ч төрлөөр манлайлагч байна гэдэгт бол артай талд нь маш юм хүнийг ойлгодог. Дээрэс нь өөрийгөө хоош нь татаж чаддаг. Тэм маш юм агуу ертөнцтэй эрхтэй хүн байж ижил эмэгтэй хүнийг бас ингэж урагшаа явах боломжийг олгодог л доо. Одоо та чинь давхар үүрэг гүйцэтгэцэн явж байгаа юм байна да ер нь ингээ харахаар. Ямар хүүсээ төлөөлөд нэг, иргэнээ төлөөлөд нэг, хүслээ төлөөлөд нэг л гэсэн үг л дээ тий. Хов үнэ. Гэхдээ хүүсээ төлөөлөд яалтчгүй гендерийн асуудал яригадаад идэг салбар штэ. Тэгээд миний бодлоор бол их зовлонтой л салбар. Юун дээрээс одоо танаас заалгуулах дараагийн зүйл нь штэ. Хүн хоорондын харилцааг та түрүүн хүн соёлыг хэрглэж эхэлдэг нь ерөөсөө харилцаанд орсон л бол тэгэл тэр соёлоо гэж та түрүүн тодорхойлсон шүү дээ. Тэгээд ер нь ямар ч зүйлийг хийсэн эцсийн дүндээ хүнтэй харьцгал байдаг шүү дээ ер нь. Тий. Хүний л харилцаа шүү дээ. Тэгэхээр нийгэм засгийн газар бол нэг ханны цаана байгаа ийм хадны мангас шиг хүмүүс тэнд байгаа юм шиг улс төр ер нь тэр чигээрээ тийм болцсон байхгүй. Одоо биднэрт залуу үе яг залуу биднэрт бол
мэдгүй нэх. Гэхдээ таамаг нь олон. Тэр дотор байдаг дам яриа нь асар их байхгүй. Тэгэхээр бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл амд амжаад явж идэг гэсэн үг. Иймд яг улс төрчдийн одоо засагт байгаа хүмүүс харилцаад ажил явуулахлаар тэнд ямар тийм харилцааны хэлбэр байдгийг яг цэрэг шиг ингээд тушаагаал ингэт юм уу? Та нарын ер нь харилцаа ямар хэлбэртэй явагддаг? Ер нь маш олон ургалж үзэл бол байна шүү дээ танд ч байна. Ерөөсөө л бүгд өөрөө өөрийн гэсэн энэ чи ертөнцтэй хүмүүс байгаа шүү дээ. Бүгд өөр өөр хүмүүс. Хүн бүр ондоо шүү дээ. Хүн бүр ондоо дээрэс нь одоо хүн бүр нэгдүгээрт насны хувьд ялгаатай, хүсийн хувьд ялгаатай, өсөж төрсэн нөхцөл байдлын хувьд ялгаатай учраас маш олон өөр ертөнц байгаа. Тэгэхээр ялгаатай байдлыг маш сайн хүлээн зөвшөөрөх шаардлага гардаг. Яаж гэдэг чинь миний асуулт. Тэгэл тэр чинь ухаан зарах хэрэгтэй болно шүү дээ. Яаж ухаантай болгох вэ? Яг ер нь эн чинь ингээд бодох юм бол бүгд л ингээд нэг зориг тавьчаад ороод ирсэн хүмүүс байгаа шүү дээ, тий? Янз байгаа. Тэгэхээр өөрийнхөө зорилгыг ойлгуулж одоо улс төр гэдэг чинь би мэдгүй би буруу ойлгож иж магадгүй. Миний ойлголт бол юу гэхээр өөрийнхөө одоо тэр аженда буюу өөрийнхөө бодлого, өөрийнхөө одоо шийдвэрийг бусдад ойлгуулж тэр хүмүүсээ манлайлан авч явахыг л одоо хийх ажил байгаа байхгүй энэ чинь. Нэг өсөндөө одоо бүтээлч үйлдвэрлэл Монгол улсад чухал юм аа. Одоо би өөрийнхөө салбар дээр яриа л да тий. Бүтээлч үйлдвэрлэл энэ буюу энэ creative industry-г бид нэр хөгжүүлэх ёстой. Энийг хөгжүүлж бид нар эдийн засгийн олон тулгуурт болох нэг сууригт нэг тулгуурыг энэгээр хийх хэрэгтэй. Өнөөдөр бид нар одоо урлагийг зөвхөн ийм хүний оюун санааг тэлдэг нийгмийн үр нөлөөтэй зүйл биш ээ. Эдийн засгийн өгөөжтэй зүйл болох юм шүү. Бид нар одоо бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр олон улсад өөрийнхөө улсыг зөвөр таниулж олон улсад эдийн засгийн тэлэлт хийх боломж байгаа гэдгээ хүнд ойлгуулж тийм учраас бид нар энийг хөгжүүлэхийн тулд боожуулахын тулд хууль байх ёстой. Тийм учраас боожуулахын тулд бид нар энд зориулсан одоо инкубатор төвд байх ёстой гэдэг энэ бодлогоо гаргаад энийг нөгөө хүмүүст ойлгуулад тэгээ энэ бодлогоо батлуулаад явах л гэдэг чинь тэр нөгөө оюун санаагаараа ингэж өөрийнхөө имийг ойлгуулж лидершип хийж авч явна гэдэг чинь л улс төр юм байна гэж би бодлоод ойлгоод байгаа байхгүй юу? Буруу ойлгож иж магадгүй гэхдээ ингийн тулд чинь тэр хүмүүстэй одоо ярина, ойлгуулна, хин сайн өөрийнхөө бодлогыг ойлгуулж чадна тэр хүн одоо удирд нь авч явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө тэр улс төрт байгаа, тэр засгийн газарт байгаа, түрүүний хэлээд байгаа хадны мангаа гэж та нарын бодоод байгаа зүйл газар өөрийнхөө бодлогыг ойлгуулж чадж байгаа хүмүүс л улсыг өөрийнхөө бодлогоор чиглүүлж авч явж байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд үнэхээр өөрсдийнх нь хүссэн нөхцөл байдлаар явахгүй байна гэвэл дотор нь орж өөрийнхөө хүссэн нөхцөл байдлаар бодлогоо нэгтгэж багаараа ойлгуулж ээж тэр хүснээрээ улс удирдах байхгүй. Гэтэл хоошоо суугаад байна шүү дээ тий. Энэ муухай хол энээс хол байх хэрэгтэй улс төр шиг муухай юм байхгүйгээд хол байгаад тахаар өөр төрлийн хүмүүсийн нөгөө бодлого өөр төрлийн хүмүүсийн тэр өөрсдийнх нь хүсээгүй байгаагаар бодлого чиглэгдээд явах боломжтой болчихно гэсэн үг байна. Тэгэхээр ерөөсөө эн чинь хэсэг бүлэг хүмүүс баг болоод хамтдаа ороод ингэж улсаа удирдъя гэдэг бодлогыг тодорхойлол тэрнийг бусдад ойлгуулаад явж байгаа нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ буруу л байна, бодлого нь буруу байна, буруу чиг хандлагатай байна л гэвэл өөрсдийнхөө чиг хандлага руу оруулахын тулд багаараа орж тэр чиг хандлага руугаа л бүгдээрээ уйлдуулж авч явах болчихдог гэсэн үг байхгүй. За ойлголоо. Ер нь бол түрүүн биний хэлсэнчлэн ямарваа нэгэн зүйл хий гэвэл явж байгаа л хүн хоорондын л харилцаа байдаг гэсэн тий. Тэгээ саяны хариулт явлаа. За саяны хариултан дээр хэрвээ чи хий гэж байгаа зүйлээ зөвийг нь батлаад ойлгуулж л чадвал буюу тэр дотор байгаа хүмүүсээр зөвшөөрүүлж зөвшөлтсөл түрээд тэдэрт ойлгуулад тэгья гэдэг шийдэлд хүргэж чадвал явна гэсэн шүү дээ. Тэгэхээр бейсболын спорт дээр та бүхэн мэдж байгаа бах те. Бейсболын спорт бол нэг юм матик гэдэг нэг бит гэдэг нэг зүйлтэй те. Модтой. Тэгээ мод барьсан хүний ардталт нь catcher гэдэг нэг хүн ингээд том бэйли те. Багтаа сууж идэг. Тэрний өдөөс бөмбөгийг шиддэг хүн
pitcher буюу тэр бөмбөгийг catcher руу шиддэг хүний хэлж байгаа. Тэгэхээр шидэж байгаа зүйл нь бол санаа нь гэд төсөөлөе л доо. Энэ үгийг угаасаа тэр спорт ус зээлж авсан байхгүй. Тэгэхээр санаагаа pitch хийн гэж ярьдаг. Тэгэхээр би одоо таныг үстэй те саяны тэр өгсөн хариултаас чинь та намайг надад та өөрийгөө pitch хийх нэ. За. Санаагаа над руу. За. Би бол catcher байна заяа. За. Гэхдээ миний урдуур модтой хүн байгаа штэ. Та яг зөв шидэхгүй бол би тэрийг модны завсраар барьж авах хэвээр тэнд таны санааг чинь үгүй энэ бол буруу гэж зохих хүн байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол deal breaker асуулт шүү. За. Тийм. Яагаад Чинбатын номин улсын хурлд сонгогдох ёстой юм бэ гэдэг л асуулт байхгүй юу? Та мөрийн хөтөлбөр ярьж болно, хийсэн зүйлээ ярьж болно, би сонгоно харахнаас гаралтай тэнд амьдарч исэн тухайгаа ярьж болно. Гэхдээ сонголт нь тэнд байгаа. Гэхдээ энэ бүхэл зүйл дотроос яг одоо сонсож байгаа хүний хувьд өнөөдөр та бид хоёрын яриаг саяных хүртэл сонссон хүмүүсийн хувьд яг аль нь чухал юм бэ гэдгийг та өөрөө үнэлдэг юм л дээгээд зөвшөөрүүлэх нэ. Яхаа тэнд маш олон төрлийн хүмүүс байгаа. Зарим нь зөвхөн одоо юугаар одоо энэ улс төрийн удирдлагаар явцсан нэг ч одоо хувийн хвшил ч юм уу одоо нийгэмд ажиллаж хийж үзэж үзээгүй хүмүүс байгаа. Гэхдээ тэдний буруу биш тэр бас л нэг замлыг хөөж байгаа. Миний хувьд бусдаас ялгаатай зүйл байгаа. Тэрний юу гэхээр би амьдралтай ойрхон ажил хийжсэн. Би аж ахуй удирдах гэсэн. Тэ аж ахуй удирдах гэсэн учраас одоо хүмүүсийн амьдралд юу хэрэгцээтэй гэдгийг би бас хардаг болцсон болоо гэж боддог. Тэгээд гүйцэтгэлтэй. Бодсон санснаа хийхин тулд төлөвлөж харж чаддаг, тэрнийгээ гүйцэлдүүлж чаддаг гэж өөрийгөө боддог. Тэгэхээр зөвхөн ярьдаг биш, төлөвлөөд одоо түрүүний хэлээд байгаа одоо бодлогоо тодорхойлоод тэр бодлогоо гүйцэлдүүлэхийн тулд хийж хэрэгжүүлж чаддаг төлөвөө гаргаад тэрнийг гүйцэлдүүлж чаддаг хүн байхгүй гэж би өөрийгөө боддог. Одоо анх удаа өөрийгөө амар магтлаа л та одоо хитрхи бас жоохон сая ингэж чи намайг пич хийгсэн учраас амар пич хийж штэ тий. Тэгэхээр яг хүнд юм гүйцэтгэлтэй хүн гэж байдаг. Санаа гаргадаг хүмүүс гэж байдаг. Ер нь нэг юм гэж байдаг штэ. Мөрөөдөл хэрэгжилтгүй бол мөрөөдлөөрөө л дуусдаг. Би бол мөрөөдснийгөө төлөвлөд хэрэгжүүлээд үр дүнгийг гаргаж чаддаг хүн гэж өөрөө боддог. Үр дүнгийг гаргаж чаддгүй мөрөөдөгч маш олон байдаг. Тэгэхээр мөрөөдөгч үр дүн гаргадаг хүн хоёрын ялгаа гэж байдаг. Тэгэхээр би бол өөрийгөө ялгаатай хүн гэж боддог. Баярлалаа. Амар шулуухан бөгөөд. Тэгээ нэлээд өөрийгөө магтаж сурсан байна. Амар магтлаа өөрийгөө. За одоо тэгээд. За би качрийн хувьд яг нэгдүгürt би таныг яг одоо энэ манай улс цонх үе дээрээ явж байгаа энэ үед биш үү те нийгмийн хөгжиж одоо залгамж халаа болж байгаа 35-аас дээш насны нэг 30% хүн байгаа хүн амын тэрнээс доош нэг 75% байгаа байхгүй. Тэнгуут энэ нөгөө соёлч бай юу ч бай нэг юм 3 цагийн хэлхээтэй яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэлхээ гэдэг зүйл чинь хэлхэлтсэн буюу холбоотой байж иж тэр нь цаашаа явуулдаж явна. Тэгэхээр би бол яг одоо ээж 3 хүүхдийн таны хувьд 3 хүүхдийн ээж. Тэгээд саяны хэлсэн бүх зүйл чинь хамтдаа. Тэгээд дээрэс нь энэ цагийн залуусын нөгөө мөрөөдөд байгаа ирээдүй мөрөөдөд байгаа ахуйд нь өөрөө суралцаж төлөвшөөд хүрээд ирсэн хүн учраас дүгнэлт хийх чадвартай нөгөөтг нь зарчимтай хүн гэж боддог байхгүй юу? За би танд ер нь дараагийн удаа хин нэгэн танаас ингэж асуух юм бол ингэж хариуллаа гэж. Зааж өгч байгаа шүү. Та бол зарчимтай хүн. Аа гэвэл яг уу гэдэг монголчууд те. За гэвэл яг уу гэдэг шиг. Тэгэхээр нөгөө би хэлсэн л бол хийдгээ гэдэг тэр юм чайгуу чухал байгаа байхгүй юу? Тэгэхгүй амлчаад энэ яг ингэ болоогүй маа гэж тайлбар тавьдаг хүмүүсийг бид нар хүсэхгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зарчимтай хүмүүсийг л бид нар хүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр залуучууд чинь ер нь бол жоохон ядарсан байгаа шүү. Тэгэхээр бидний хүсдэг зүйлс бол тэр. Гэхдээ нэг надад бол бас
одоо нэгэн тал нээлттэй ярьж байгаа юм чам. Яг би одоо өмнө нь их ингэж хүнд нээлттэй ярьж байгаа. Би ер нь тийм бас нээлттэй ч хүн биш. Ер нь бол бусдад би тайз гаргаж өгөх, бусдад би боломж гаргаж өгөх дээр илүү анхаардаг хүн болохоос биш би өөрийгөө нэг шаардлагатай гэж боддгоо. Ер нь миний амьдралын зарчим надад хангалттай боломж олцсон учраас би яагаад асуудалгүй ингээд богино урт 2 шүтэн зөөл богино шүтэнцийг авахд би бэлэн байдаг байхгүй юу. Тэгэхээр надад хангалттай боломж олцсон. Миний хажууд байгаа хүнд надаас илүү боломж олдоосоо гэж боддог учраас би асуудалгүй богино шүтэнцийг авахд бэлэн байдаг. Энэ утгаараа олон хүнийг би ингээд одоо гялалзах боломжийг олох тэр тавцанг бэлдээ гэж боддог л доо. Тэгэхдээ өөрөө бол нэг тийм юмний урд гарч ярьж өөрийгөө танилцуулж явах сонирхолтой биш. За яг тэгээ намайг мэддэг нь мэдээд өнгөрн мэддгүй нь мулаад өнгөрн асуудалгүй дээ гэж юу н боддог. Би өөрөө өөртөө л үнэн байх нь чухал гэж боддог. Тэр утгаараа би яагаад энийг ингэж хэлж гэнэ үү гэхээр одоо залуучуудаа ингээд харахаар айгүйх ингээд нөгөө нэг итгэл жоохон багтаа болсон байна л да. Гэхдээ би тэрэнд бол жоохон юутай байт юм зөрүүтэй бодолтой байдیں۔ Бид нар л өөрсдийнхөө ирээдүг бий болгоно. Тэ ингээд энэ ах их чи ингээд онцгүй байна, энэ хүмүүс ингэх ёстой гэдэг биш. Илүү миний амьдрал учраас би оролцох ёстой гэдэг талаас хараасаа гэж боддог. Тэгэхээр мандуул сая ингэ хэлсэн чинь би мандуулыг хязгаарч битгий дахиж тэгж бодоосоо гэж бодож байна. Тэгэхээр чи бол бас олон залуучуудтай харьцуулахад чамд боломж байгаа. Тэм учраас залуучууд бид нар чинь ийм байж та гэж битгий дахиж бодорой. Чи бусад залуучуудыг манлайлж чи одоо урд нь гарч дээрэс нь хязгаарч нөгөө нэг итгэлийнхаа тэр галыг мохоож болохгүй. Энэ бол бид нарт байгаа хамгийн үнцэнтэй зүйл. Тэгэхээр надад шантрах уу яага. Тэгтээ надад байгаа хиндэж байхгүй, надад байгаа хамгийн үнцэнтэй хинч надаас булааж авч чадахгүй зүйл бол миний мөн чанар, миний итгэл ахгүй, миний итгэл үнэмшил. Тэгэхээр шантрах үе зөндөө байна. Хэцүү үе зөндөө байна. Тэгтээ өөртөө байгаа тэр дотоод галаа юу сунтрааж болохгүй. Тэгэхээр чи сая надад тийм айгүй жоохон онцгой мэдрэмж төрүүллээ л дээ. Тэгэж болохгүй шүү. Баярлалаа. Би нэг цуврал киног одоо 5 дахь удаага үзэж байгаа байхгүй юу? 9 улирлын хийсэн кино дээ. Канадад зураг авалтын сүүцэг кино дээ. Тэгээд тэр кинон дэр Harvey Specter хинд Microsoft хэлдэг байхгүй. Хэрвээ хэнийг чам руу буу тулгацсан те буудах байгаа бол чи тэр бууг нь булааж аваад те тэнд байж болох 127 мянган гаргалгаануудаас нэгийг сонгож аваад чи зөрүүлэл буутах хэрэгтэй. Буюу нөгөө сая та бол надад хэлж штэ те. Хи төсөөллөөрөө итгэлгүй болж гинэ гэдэг зүйл надад аман дээр гарч ирж миний одоо ухамсарын ил талд нь гарч байгаа болохоос биш энэ бол төсөөлөл зүйл штэ те. Гэхдээ амьдралд хин нэгэн буу тулгцсан байхад тэр бууг аваад буцаагаад тэр хүн рүү чиглүүлэх юм эсвэл бууг булааж аваад өөрийгөө аюулгүй байлгаж болох 40 мянган боломжууд байгаа. Тэрийг л харахад санаа бодлооч хилээл гэсэн санаа байхгүй юу? Harvey Specter-ийн үг нь. Тэгэд та нэг тэрийг хэлсэн чинь саяны таны үгийг хэлсэн чинь надаа Harvey-гийн тэр үг санаанд орж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ бодсон чинь хараал эзэн миний хайртай сүүц гэдэг киног Монголд оруулж ирэх шийдвэрийг яагаад гаргаснаа одоо тайлбарлаа. Яа би бас олон жил үзчихсэн киноны нэг л дээ. Тэгэхдээ би нөгөө түрүүн хэлсэн сэтгэл хөдлөлийн цаана дандаа хүн мэдээлэл авч чаддаг. Хүний сэтгэл ерөөсөө хүн нэг л юмн дээр маш сайн тогтоож авч үлддэг. Тэр нөө сэтгэл хөдлөлөөр гаргасан юм дээр. Тэгэхээр хүн ингээд гоё юм үзэл сэтгэл хөдлөл мэдээлэл аюу сайн тогтоож авч яадаг байгаа хгүй. Тэгэхээр тэр утгаараа зөвөр миний олон янзын контент хийх, нэвтрүүлэг хийхдээ дандаа баримталдаг зүйл байсан ба гэхээр бид нэр зөндөө юм хийж болно. Тэгвэл дандаа тэрний артаа талд мэдээлэл мэдлэг хүнд үлдээж явах хэрэгтэй гэж боддог байсан. Тэр ч утгаараа одоо ингээл бид нар чинь apprentice хийж гэнэ үү, Shark Tank хийж гэнэ үү, бид нар дандаа л одоо боловсрал олгож байсан те, бизнесийн боловсрал олгож байсан, манлайлалын боловсрал олгож байсан. Юу ч гэсэн сүйцэг ч гэсэн би
Бас бид нар чинь 5 6 жил хөөцөлдсөн шүү дээ. Тэгээд хийхтэй бол манай телевизийнх нь намайг сайд болсны дараа хийсэн. Яг авах гад хөөцөлж байхдаа бол би яг хөөцөлжсэн байхгүй. Тэгээд хамгийн сүүлд миний баг хийсэн гэрээний нэг. Тэгэд би тэрнийг яагаад сүүцийг авъя гэж утсан бэхэр хүн хууль зүйн мэдлэгтэй болох хэвээр. Тэгэхээр ингээд нөгөө кино үзэнгээ хууль зүйн суурь мэдлэгийг олох нь чухал юм байна гэж утсан учраас л авъя гэж утсан. Тэгэхээр тэр талаасаа л дандаа би ер нь хийжсэн нэвтрүүлгүүдэд харж байсан. Тэгэхээр мэдрэмж авангаа боловсрал аваад тийм тэр чин тэхгүй болохоор ингээ яг мэдээж яг ингээд нэг сонсохоор нэг ямар амарлаг хүн бэ гэж бодогдох гээд байна л да. Би ингээд бас ингээ ярихаар тийм дандаа л эмийг дандаа ингээл та өөрөө л хэлсэн шүү. Нийгмийн талаас нь хардаг юм шиг те. Гэхдээ ингээд миний өөрт мэдэрдэг зүйл юу гэхээр бүх юм мөнгө биш байхгүй юу? Ер нь бүх юм дандаа нөгөө юун талаасаа харах юм бол мөнгөн талаасаа харах юм бол тэн дээр гацдаг. Бизнес өсдөггүй. Хэрвээ юмыг илүү үнцэн value гэдэг талаасаа хараад би ямар үн цэнийг хаана бүтээж байгаа гэдгийг харж хийж чадах юм бол тэрний араас тэр үн цэн өсөөд байдаг учраас нөгөө бизнес нь дагаад өсөх тэр нөхцөл үүсдэгтэй. Энд гэхдээ нэг би ганцаараа чилцсэн юм ш. Ерөөсөө л том бизнесийн сургуулиуд тэр Harvard, олон сургуульд очиж сурахаар ерөөсөө л тэгж хэлдэг байхгүй юу? Та нар ямар value create хийж байгаагаа буюу ямар үн цэн бүтээж байгаагаа тодорхойл. Тэрний артаа талд дараа нь эн чинь нөгөө санхүүгийн юу н орж ирнэ. Тэгэхгүй бол зөвхөн санхүү bottom line буюу зөвхөн санхүүтэй зодох юм бол тэрэндээ баригдаад нөгөө бизнесийн өсөлт багтаа байдаг гэж үздэг. Тэгэхээр яг тэр талаасаа ер нь юм харах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол телевиз гэдэг юм чинь итгэлцлийн суурин дээр байдаг бизнес аахгүй юу? Хэвлэл мэдээлэл гэдэг чинь итгэлцэл дээр суурилдаг зүйл. Хизээ та нар үзэж байгаа итгэлийг алдна. Тэр өдөр та нар үнцэнэг болно. Тэм учраас хийж байгаа гаргаж байгаа нэвтрүүлгүүд чинь тэр хүнд үнцэн бүтээж л байх хэвээр. Тэ ямар нэгэн байдлаар. Тэгэх юм бол дээрэс нь мэдээ гэдэг зүйл бол тэр хүнд итгэлцэл суурьтай учраас итгэлийг төрүүлж л байх хэвээр. Тэгэхээр үнцэн бүтээх хэвээр, итгэл төрүүлэх хэвээр. Энэ хоёрын суурин дээр та нарын бизнест хэвлэл мэдээллийн бизнес явахгүй. Тэр утгаараа л одоо дандаа сонгож байсан хийжсэн зүйлүүд маань тийм байсан. Тэгэл энэ зарчим маань одоо өдөр тутам миний амьдралд үргэлжлэл явдаг. Би түрүү хэлсэнтэй би ингээ альва нэг хүнтэй харьцахдаа дандаа ингээд надад ингээд нөгөө хүн за онцгүй үйлдэл хийчлээ дэ гэж би боддог. Гэхдээ за яах вэ? Би энэ удаад ингээд нэг алдаад дуусахад надаас юм унахгүй юм чин дээ. Энэ хүн одоо өөртөө илүү ашигтай гараад өнгөрөгдөө. Тэглээгээд би ямар өнөөдөр яачих штэ гэж ингэж боддог байхгүй. Тэр бол нэг тийм ядарсан даа ч юм уу эсвэл тэр нэг юм юу гэдэнтэй усал доройдоо хийж байгаа зүйл бол биш. Илүү яаж бид нэр хамтын үн цэнэ нэмэгдүүлэх үү гэдэг нь л надад чухал байдаг байхгүй. Тэгэхээр зарим тохиолдолд чи алдагдaltaй байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гэхдээ чиний хувьд хамтын үн цэн буюу тэр нийгэм бүтээж байгаа хамтын үн цэн чинь илүү чухал. Би сүүцгээ киног 5 удаа үзэж байгаагийн цаад шалтгаан нь юу гэхээр тэр кинон дэр амьдарч байгаа дөрүүд миний мөрөөдлөөр амьдраад байдаг хгүй. Миний мөрөөдөл өөрөө өмгөөлөгч болох байсан анх. 10 жил байхдаа мөрөөддөг гэсэн зүйл өмгөөлөгч. Тэгээ яг тэр Америкийн хууль эрх зүйн орчинд тэр хүмүүсийн өмгөөлөл хийж байгаа тэр зүйлс нь яг л миний мөрөөдөлч учраас үүсэх болгондоо би таашаал аваад тэгээ Майкийн ч юм уу Харвин ч юм уу те тэр дөрүүд нь миний одоо мөрөөдлийн мандуулын амьдралаар амьдраад байгаа хгүй. Тэгээ би одоо ингээ харахаар жоохон одоо гонигтай сонсогдож магадгүй. Тэр кинон дэр байгаа зүйлс бол миний мөрөөдөл байдаг. Би тэр чиглэлдээ үйлдэл хийгээг байдаг. Гэхдээ хууль эрх зүйн мэдлэг бол ямар нэгэн байдлаар аж амьдарч байгаа бол мэтгэл сэдв байгаа хгүй. Тэр мэдлэг. Таны өөрөө чи мөрөөдөл юу юм? Над шиг одоо ингээд бас нэг ийм мөрөөдөлтөд гэхдээ гонигтай юм шиг ингээд тэр мөрөөдөлтөд очиж амжаагүй байгаа байна уу эсвэл ялгаатай мөрөөдлөхийн чиглэлд явна уу? Миний хардаг онцг бол надад чи киногаар тэ одоо өөрийнхөө амьдарч үзээгүй амьдралыг киноноос үзээд ямар байх боломжтой гэдгийг үзэж болж байгаа байхгүй юу? Тий. Би кино үзэхээр байгаа зү дандаа гэгээлэг кино үздэг. Ерөөсөө тийм одоо хаар бараа юм үздэггүй. Яах юм тэгж өөрийгөө стресстүүлж. Тийм үстэй.
Тэгэхээр мэдээж одоо нэг дандаа хүн амьдрч үзээгүй амьдрах ямар ч одоо өнөөдрийн нөхцөл байдалд ингээд амьдрахааргүй сонин тэр зүйлийг би киногоор дамжиж мэдэрдэг. Би одоо хизээч сансарт гараад Star Wars шиг амьдрахгүй штэ. Тэгэхээр Star Wars бол надад ийм өөр ертөнцийг харуулж байгаа тийм мөрөөдлийг үзүүлж байгаа кино. Тэгэхээр би кино үзэхдээ нэг бол гэгээлэг кино үздэг, нэг бол хизээч одоо би амьдрахгүй тийм өөр нөхцөл байдлыг би болгож байгаа Dune шиг тийм кино үзэж ингэж одоо sci-fi гэж нэрлэдэг штэ. Тийм кино үздэг. Уран зөгнөлт кинонд би дуртай. Ягаад тэгэхээр тэр надад ийм шал өөр орчныг харуулдаг. Нөгөөх нь хүний тарих гэдэг чинь амар гоё штэ. Чи юу ч мөрөөдөж өөр нөхцөлийг ингэж тархиндаа мөрөөдөж болдог. Дахиад гурав дахь нь төсөөлж те ингэж харж болдог. Гурав дахь нь бол би одоо байгаа нөхцөлдөө хамгийн бестээр л өөрийгөө төлөвлөж мөрөөдөж өөрийнхөө одоо нөхцөл байдлыг гаргаж ирдэг. Тэгэхээр би арай чамаас бол арай илүү бодит хүн юм болов. Тэгж бас хэлж болох юм те. Реалистик. Тэгэхээр өнөөдөр би байгаа амьдралынхаа суур нөхцөл дээр өнөөдөр надад өгсөн өгдөл дээр хамгийн хаана очиж болох уу гэдэг нөхцөл рүү тэгж бодож очдог. Анханаас юм биш юм уу? Ер нь 10 жилд мэл доохтой зохион бичлэг эдэр дээр ингээл ирээдүгээ яах вэ хүү гэдэг тиймэрхүү юмнууд дээр янз бүрийн юм цухалзаагүй юу? Би ер нь хүүхэд байхдаа би юм одоо миний хүүхэд байхдаа ингэж бодож нөгөө одоо ямар мэрэгчлэлтэй болох юм гээл тэгэхээр би нэг юм зохион байгуулдаг хүн болно доо л гэж боддог байсан. Тэгэхээр ерөөсөө л нэлээд л юм одоо яг л байсан байна да. Тийм. Тэгэхээр одоо юу гэдэг би хааваагаад ингээл бүр эмч болол ч юм уу чиний хэлж байгаа шиг хуйлч болол ингээд тэгж ерөөсөө хардггүй байсан. Тэгэхээр жоохон бодит байдаг л юм болов. Магадгүй ингээд дараа чи бол юм бүр юм төсөөлөн бодох чадвар сайтай илүү одоо мөрөөдөгч шүү дээ. Тийм шүү дээ. Би амар мөрөөдөгч. Тэгэхээр би бол яг өнөөдөр миний хөөгцсөн нөхцөл дээр энэ нөхцлөөсөө би хаана очих уу гэж хардаг. Түрүү хэлсэн нөгөө очих байгаа замныхаа ориглыг хардаг гэдэг шүү дээ. Яг тэгжэл хардаг. Тэгэхээр арай өөр байна. Бодит замаар тийм шүү дээ. Тийм. Тэгэл аюу бодит хараад тэгэл би тэндээ хүрээд дараагийнхаа хардаг. Түүнээс түш одоо ингээд яг л тэгж боддог. Би телевиз нээж явахдаа за би одоо энэ телевизийг Монголын хамгийн анхны одоо ёс зүйтэй дээрэс нь их сурвалжтай телевиз болгондоо л гэж харж байсан. Тэгэл тэр маясныхаа араас би за энэ хэвлэл мэдээллийн салбарт байгаа ёс зүйн байдлыг арилгахын төлөө явна. Офшор дансуудыг ил болгоно, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Журнализм буюу энэ хэвлэл мэдээллийн салбарыг юм болгоно гэж хараад дараа нь би тэгэл харж байсан болохоос хизээч нөгөө бүр бас ингэж хол хардггүй байсан байж магадгүй. Одоо тэгж хэлэхээр буруу ярьчих шаач магадгүй. Гэхдээ ер нь юм өгөгдсөн нөхцлөөсөө дараагийн алхам юу вэ гэдэг хүртэл ингэж харж явдаг байсан. Хей, подкаст нь таалагдж байна уу? Үргэлжлүүлээд бүр илүү ихийг сонсохыг хүсэж байгаа бол биднийг дэмжээрэй. Бид хандивын наастаа болсон байна. Тайлбар хэсэгт нь оруулсан байгаа. Эсвэл энийг хардаа. Баярлаа. Бид нэр биш үү те. Одоо та энэ технологи, сошиал медиагаар орж ирж байгаа гадны соёлын довтлогоонууд биш үү те. Тэр одоо өсвөр насны хүүхдүүд та бол ээжтэй 3 хүүхдээ ээж. Тэгээд 3 хүүхд чинь бас хоорондоо насны зэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бий болж байгаа асуудлууд дээр та юу нь юу гэж хардсан асуудал байна гэж хардсан юм уу? Энэ одоо бас нийгмийн нэг юм шилжилтийн үе гэж хэлмээр ч юм уу нэг үе дээр явж штэ. Тэгэхээр одоо тэр нэг соёлын довтлогоонд өртөөд байгаа Монголд байгаа өөр ингэсэн соёлыг харийн соёлоос доогуур үнэлээд байгаа тэр хүүхдүүдэд бид нэр хэрхэн одоо бол аав ээж нарт зориулж танаас би хариулт хүсэж байгаа шүү дээ. Яг ер нь бол энэ асуудал штэ. Том асуудал. Маш том. Энэ ганцхан манай Монголд гэхгүй энэ ер нь дэлхийд дахина болж байгаа том асуудал байхгүй. Ер нь бол энэ чинь нөгөө яг жинхнээсээ зөөл өчний бодлого байхгүй. Өмнө нь бол ингээ газар нутгийн хувьд хүмүүс бие бинийгээ эзэлдэг байлаа штэ. Одоо бол нөгөө эдийн засгийн тэлэлт хийхийн тулд хүмүүс илүү хамгийн түрүүнд өөрийнхөө соёлоор одоо баг худалчин товтолж байгаа байхгүй. Оюун санааны одоо тэр яаж яах вэ гэхээр Солонгос төр л хойлоо жишээ авъя л да. Солонгосууд яаж яах вэ гэхээр кино одоо энэ соёлын зүйлүүдээр одоо K-pop, K-drama ч эдгээрээр дамжуулаад өөрийн соёлоо бусдад таниулж байгаа байхгүй эхлээд.
Тэгээд нөгөө соёлын таниад ойлгоцсон хүмүүс чинь араас нь тэдний хэрэглэгч болчихж байгаа байхгүй. Одоо солонгос кино үзэж байгаа хүмүүс ямар ч байсан солонгос хоол иддэг болчихж байгаа сте. Тэгэхээр хоолны соёлоо түгөөчж байгаа. Тэгэхээр тэргээрээ дамжуулаад эдийн засгийн тэлэлтэй яж байгаа. Одоо ер нь бол ерөөсөө улс орнуудын хооронд хэрхэн эдийн засгийн тэлэлт гэж эдийн засгийн одоо бат бэх байрших уу гэдэг нь л хамгийн том асуудал болчиход байна шүү дээ. Тэхийн тулд энийг хамгийн ухаантай хийж байгаа газрууд бол одоо солонгос орж ирж байгаа. Өмнө нь бол Америк байлаа шүү дээ. Бид нар Америкийн соёл бол бүх юмн дээр чухал түгээмэл болол Made in USA гэдэг одоо брэнд бол дэлхийн хамгийн үнцэнтэй брэнд болж байна шүү дээ. Яагаад тэгэхээр Америкт хийсэн л гэвэл хамгийн сайхан зүйл Америк кинонуудыг үзээд Америк соёлыг ойлгоод бас учраас яг үүнтэй адилхан тэлэлт хийж чадж байгаа газар бол солонгос ихгүй. Солонгосууд киногаа аюу сайн түгээж чадчихээн. Солонгос дуучдаа түгээж чадчихээн. Нөгөө олон жүжигчдэрээ дамжуулаад энэ бүхнийг бид нөгөө үзээд хүмүүс ямар гоё юм бэ гэдэг мэдрэмж аваад соёлын ойлгоод ирэнгүүтээ хэрэглэгч нь болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь том асуудал. Бид нар бол тийм ч учраас түрүү миний хэлээд байгаа нөгөө соёлын ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө соёлыг маш сайн ойлгодог, өөрийнхөө соёлыг маш сайн одоо мэдэрсэн тийм хүмүүс маань бусдын соёлыг зөвхөн хэрэглээний түвшинд ашиглаад өнгөрөх хэрэгтэй байхгүй юу? Муухай үг л дээ гэхдээ ашиглаад өнгөрөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө одоо энд ингээл нүүдэлчин соёл иргэншлийн наадам хийгээл, нүүдэлчин фестивал гэж хийгээл, тэгэл дэлхийд бас ингээл өөрийнхөө соёлыг таниулах гал зүтгээл те одоо тамггуу төр гэдэг жүжиглоонд оч тавиал Францд бид нэр очиол ингээл морин өрийн чуулга тоглуулаад эсвэл одоо Чингис хаан дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэл ингээд байгаа чинь бид нар нөгөө хүүхэд залуучуудаа бас бахархлыг бий болгох гэдэг байхгүй өөрийнхөө соёлыг бахархдаг иргэн бий болгох гол тэгэл ингээд нөгөө сургалтын хөтөлбөрүүд дээр монгол өчхийг заагаал дахиад тэрэнд нь одоо ингээл түүхээ заагаал энэ бүх Чингис хааны музейг хийгээл тэ одоо энэ бүх зүйл чинь л бид нар яах гээд байна вэ гэхээр өөрийнхөө монгол соёлоо ойлгодог, монгол соёлоо ингээд маш сайн мэддэг. Тэгээд ингээд хүний соёлыг бол хэрэглээний түвшинд ашиглаад өнгөрдөг хүнийг л бэлдээд энэ хүмүүс маань тэгэх юм бол бусдаас ялгаатай иргэн болж өсөөд тэгээд одоо дэлхийд өрсөлдөх чадвартай хүн болно л гэж бодож байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол бид нар одоо маш том хамгийн том дархлаа, оюун санааны дархлааг бий болгож байгаа. Цаашлаад Монгол улсын тусгаар тогтнолын суурь бол манай монгол соёл тэр дундаа бидний язгуур соёл буюу нүүдэлчин соёл байхгүй. Тэр энийгээ бид нар одоо ямар ч үнээр хамаагүй хамгаалж авч явах хэрэгтэй. Тэгээд яхаа хязгаарлах юм сошиал медиаг нь хүүхдүүд. Үгүй шүү дээ. Одоо бид нар яг л адилхан төвшөнд энэ тэр хүмүүсийн үзээд байгаа адилхан төвшний киног бид нар Монголд хийж чаддаг болох хэвээр яг адилхан тэр тоглоомн дээр нь геймн дээр нь монгол юм оруулж ирэх хэвээр ямар сайндаа л бид нар Fulham гэдэг одоо Премьер лигийн багт Go Mongolia гэдэг брендийг оруулж байна гэдэг чинь бид нар Монгол улсаараа бахархах сэтгэлийг нэгдүгürt монгол залуучуудад төрүүлэх гэдэг нь хоёрдугаарт бид нар дэлхийд дахна монгол улсаа таниулах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтээлч үйлдвэрлэл буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг байгаа чинь нэг талдаа бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг байгаа ч гэсэн нөгөө талдаа нөгөө бүтээгч нар байгаа шүү дээ. Энэ бүтээгч нараа бэлдэж одоо нөгөө уран бүтээлчтэй бид нар бэлтгэх гээд байгаа гэсэн үг байхгүй. Нөгөө солонгосууд ч яг л энэ зарчмаар явсан учраас эхлээд уран бүтээлчтэй бэлдээд тэг уран бүтээлчт нь чадхтай болоод эхлэнгүүтээ Америктэй өрсөлдөх хэмжээний солонгос контент хийгээд эхэлж штэ солонгос бүлээн. Яг энийг л бид нар Монголдо бий болгох гэдэг гэсэн үг байхгүй. Америкууд солонгосууд ч нэг хэсэг бүх Америк бүх юм гоё байлаа штэ. Одоо буцаад тэр хүмүүс нөө солонгос бүх юм гоё болгож байгаа юм нь юу гэхээр ерөөсөө л энэ уран бүтээлчт маань чадвартай болоод нөгөө солонгос контент хийгээд эхэлж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бид нар энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль гаргаад уран бүтээлчдийг бойжуулах гээд ингээд байгаа чинь юу гэхээр чадвартай уран бүтээлчд их болох тусам тэр хүмүүс Монгол агуулгатай контент их сайн хийж эхэлнэ гэсэн үг. Тэр тусмаа л нөгөө хүүхдүүд маань Монгол агуулгатай юмыг үзэж, Монгол агуулгатай нэвтрүүлгүүдийг, Монгол агуулгатай кинонуудыг үзэж эхлээд тэгжил одоо өрсөлдөнө гэхээс шүүр ямар ч арга байхгүй. Тийм учраас маш хурдан бид нар энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг боожуулж олон уран бүтээлч чадвартай дэлхийд өрсөлдөх чадвартай уран бүтээлчдийг гаргаж иж нөгөө олон соёлын төрөлхийн эсрэг бас нэг
хэсэг хүмүүс бий болно л гэсэн үг байхгүй. Одоо нэг ясандаа хэдүүлээ ингээд муухагаар яриа л та бид нар юм соёлын олон соёлын тулаанд байна гэж бодъё тий. Тэнгүүд солонгосууд өөрсдийнхөө одоо цэргүүд нь бол тэр кино хийдэг хүмүүс нь одоо юу гэдэг дуу дуулдаг хүмүүс нь дахиад манай монголын ч гэсэн ялгаагүй л байхгүй. Тэгэхээр бид нар энтэй талд нь зэр зэвсгийг бэлдэж өгөх чадхтай дайчтай бэлтгэх нь бидний чухал зүйл болчиход байгаа байхгүй. Тэр бол одоо өмнө нь урд нь бол хүмүүс цэрэг зэвсэг бариад явдаг байсан бол одоо яаж нөхөр биер багс камер барайл одоо яг тулаанд орж байгаа болж байгаа. Тэгэхээр бид нар одоо илүүтэй одоо өөрсдийнхөө соёлын агуулгатай бүтээл туурвдаг хүмүүсээ чадахжуулах энэ маш чухал байгаа байхгүй. Тэгэл одоо энэ нөгөө кино урлыг дэмжих тухай хууль гэж гарч байгаа чинь олон улсын томоохон кино уран бүтээлчд Монголд ирэл кино хийхэд манай залуучуудын чадамж чадах сайжраал төдий чиний гадныхын ямар хэмжээний кино хийж байгаа гэдгийг мэддэг болол тэгэл тэр хүүхдүүдэд зориулсан киног хийх чадвартай залуучууд ихснэ л гэсэн үг байхгүй. Би бас нэг зүйлийн тодорхойлтыг яг одоо дотор нь байгаа үнээс сонсч байна. Баталгаатай их сурулж байна. За. Яа 126 болсон ер нь? Ер нь бол бид нар одоо тогтмол арчлаа бэхжүүлж авчих хэвээр. Тэгээ арчлаа бэхжүүлнэ гэдэг чинь бид нар олон намын олон ургалч үзлийг байлгах хэрэгтэй. За нөгөө талдаа бас манай хүн амын тоо чинь нэмэгдэж байгаа учраас хүн амын тоодоо харьцуулсан одоо пропорцолж харьцуулсан төлөөлөл улсын их хурлд байх хэрэгтэй гэдэг утгаараа хүн амын тоондоо тааруулаад нэмэгдэж байгаа. Гэхдээ гол энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа улсын их хурлын өөрчлөлт нь бол хамгийн надад бас хамгийн таалагдж байгаа зүйл юу гэхээр шин залуу дээрэс нь чадамжтай хүмүүсийг улсын их хурлд орж ирэх хаалгуудыг маш сайн яаж байгаа байхгүй юу? Одоо ингээд манай энэ үндсэн хуулиар чинь хоёр янзын систем нийлжээж улсын их хурл бүрдэж штэ. Нэг хэсэг нь бол ингээд тойргоос авж байгаа нэр дэвшигчэд, нөгөө хэсэг нь бол proportional буюу пропорцоор орж ирж байгаа те. Юм хоёр юмнаас гарч ирж байна. За 78 нь бол тойрогт яваад одоо яг иргэдийн төлөөлөл болж орж ирж байна. Нөгөө 48 нь бол одоо яг ийм чадварлаг, дээрээс нийгмийн төлөөлөл болсон хүмүүсийг оруулж ирж бүх төлөөллийг одоо багш, эмч, дахиад дээрээс нь төгслийн бэрхшээлтэй иргэн, хөдөө орон нутгийн төлөөлөл гэл ингээл насны ялгаатай төлөөллүүд орж ирж байгаа. Хамгийн гол зүйл нь тэнд ямар хүмүүс орж ирж байгаа нөхөр өөрөө өөрийнхөө чиглэлээр мэрэгчлээ хүмүүс орж ирж байгаа байхгүй. Үүгээрээ дамжуулаад Монгол улсын хэмжээнд тулгамдаад байгаа том асуудлуудыг шийдэхийн тулд илүү мэрэгжлийн парламент чинь болохын тулд мэрэгжлийн хүмүүсийг оруулж ирж байгаагаараа ялгаатай болж байгаа байхгүй. Окей. За нэг юм байна. Яг надад хамгийн нийгмийн асуудлыг одоо би хувь хүн дээрээ бодглохлоор миний амьдралын чанар хэрхэн би тэрнээс өмнө нэг юм хэлчихье. Би ингээд одоо сая ингээд нэрээ одоо ингээд би яг одоо ингээд сонгуулийн кампанид ажил хийгээ явж шít тий. Тэгэнгүүт хүмүүс бас ингээд улс төрийн мэдлэгийн хувьд ингээд бас ойлголт тутмаг байд юм гэдгийг харагдаж байгаа хгүй. Намайг ингээд сайд гингүүд шууд улсын их хурлын гишүүн гэж хүлээж авчихъя. Тийм. Би одоо анх удаа улсын их хурлд нэр дэвшгэж байгаа штэ. Гэтэл намайг айгүй удаа улсын их хурлын гишүүн байсан юм шиг бодоод байхгүй юу? Гэтэл одоо би чинь засгийн газарт байж байгаа цөөхөн дан дээлтэй сайд нарын нэг одоо л анх удаа улсын их хурлд нэр дэвшгэж байгаа штэ. Тэгэхээр энэ ялгааг нь бас айгүй сайн хүмүүс ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тийм. Ойлгуулах ёстой юм шиг байгаа шүү. Тийм, бас ойлгуулах ёстой юм шиг байна тий. Бас тэгээд нөгөө ингээл ерөөсө бүгдийн энэ чинь ингээд олон засаглал байдаг тий. Энэ чинь ингээд ерөнхийлөгчийн институт гэж байна. Дээрээс нь засгийн газар гэж байна, улсын их хурл гэж байна гэдэг ингээд шүүх засаглал гэдэг тустай гэдэг энэ институтыг олон тустай гэж бодохгүй бүгдээрээ нийлээл төр гэдэг юм нэг хайрцагын дотроос хийчээд байна л да тий. Гэтэл засгийн газар гэдэг бол одоо яг өдөр тутмын улсын галтгоо штэ. Тэ их хурл гэдэг бол хууль тогтоох дэд байгууллагагүй бидний амьдралын хэм хэмжээг тогтоох гээд хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа хэсэг. Хууль эрх зүйн орчноор зөв бүрдэж өгч чадах юм бол бид нар чинь хууль засгалж байгаа улстай байгаа учраас бидний эрх зүйн орчин сайхан болно. Энэ эрх зүйн орчны хүрээнд хуулиар өгөх зөв үүрэг даалгаврыг хэрэгжүүлэнгээ улсын эдийн засаг, улсын одоо
хөгжил улсын галтгойг авч явж байгаа газар бол засгийн газар те. Тэгээд миний хувьд болохоор бас их сонин цаг мөчөд орсон буюу дан дээлтэй сайд нар олон байх үед буюу засгийн газрыг ерхий сайдын одоо бүрдүүлэлтээр анх олон технократ сайдууд мэрэгжлийн сайд нартай байх үед ороод одоо 4 үлдсэн дан дээлтэй сайд нар буюу засгийн газрын гишүүд гэхдээ улсын хурлын гишүүн биш сайд нар байхгүй нэг байхгүй. Тэгэхээр бас ялгаа нь тэндээ байна гэсэн үг тийм. За би танаас нэг зүйл асууя. Та өөрийнхөө хувь хүний амьдралын чанараа хэдэн зүйлээр хэмждэг юм? Би өөрөөсөө амьдралын чанараа бол мэдээж одоо хүн тухтай амьдрах хэрэгтэй гэдэг зүйл бол байгаа. Гэхдээ миний хувьд бол ерөөсөө хамгийн чухал зүйл бол миний үр хүүхдүүд. Ерөөсөө би хүүхдүүдээ аз жаргалтай, дуртай сургуультай одоо өөрсдийнхөө боломжоор байгаа сургуультай одоо сайн боловсрал өгч дээрэс нь эрүүл амьдруулж чадж байгаараа л би ерөөсөө яг амьдралынхаа чанарыг хэмжиж байгаа. Тэр хүүхдүүдийнхаараа шүү дээ. За тэгвэл та Монгол хүний амьдралын чанарыг хэмжээ гэх юм бол та өөрийнхоосоо ялгаатайгаар үзэх юм уу? Эсвэл яг та гэр бүл болгоны тэр хүүхдийн төлөө саяны та өөрийнхөө амьдралын чанарыг хэмжиж байгаа шиг тэр хэмжүүрийг санал болгох юм уу? Би ижлэгийн хэмжүүрийг санал болгоно. Миний хувьд бол намайг хэмжиж гэсэн учраас те. Тэр утгаараа бол би яг өөрийнхөө хэмжүүрийг яг гаргаж ирнэ. Гэхдээ нөгөө талдаа бол одоо ерөөсөө л хамгийн чухал надад чухал гэж боддог зүйл бол энэ хүний хөгжлийн асуудлыг хүмүүс одоо ингээд ямар улсыг хөгжсөн улс гэж ярьдаг те. За тэгээд амар олон гой өндөр байшинтай юм уу эсвэл олон машин явж байгаагаараа хөгжсөн улс юм уу? Эсвэл хүн нь хөгжсөн улсыг хөгжсөн улс юм. Надад бол хүн нь хөгжсөн улсыг хөгжсөн улс гэдэг. Хүнийг хөгжүүлнэ л гэж байгаа бид нар боловсрал, эрүүл мэнд, соёл, спорт тэ одоо энэ зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ талаасаа би бол ерөөсөө амьдралын чанараа хэмжих хэрэгтэй гэж үздэг. Одоо судалгаач байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол энэ дээр хэмжүүрээ илүү гарах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэмжүүрийг өндөр байлгах, энэ хүн бүрд тэгш боломж олдох, хүн бүрд тэгш боловсрал олгох боломжтой байж ижил бид нар бүгдээрэнд нийтлэхэн гарааны цэг өгөх боломжтой болно гэсэн үг. Яг амьдралын чанарыг одоо ихэвчлэн хүмүүс ярихдаа эдийн засгийн хэмжүүрээр төлөх үү? Эдийн засаг талынхын хэмжүүрийг төлөх үү яриад байгаа юм шиг санагдтыг. Тэр тусмаа улс төрчдийн санал болгож байгаа мөрийн хөтөлбөр гих зэрэг зүйлсийг харахаар ер нь бол яг мөнгөтэй олъё л гэдэг. Яаж мөнгөтэй болох уу гэдэг юм нь гол корн одоо цөмөн юм шиг сонсогдоод байдаг байхгүй? Яг амьдралын тодорхой чанар төрхийн тулд юу хэрэгтэй вэ гэвэл түрүүний хэлээд байгаа эдийн засгийн доктортой эдийн засгийн өсөлт хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр бид нар нөгөө ингэдэг штэ. Ер нь бол нэг өнөөдөр Монголын эдийн засгийн хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүний хүнд ногдох нь $5,800 байгаа байхгүй юу? За дэлхийд дахнаа ер нь $10,000-аас дээшээ гараад ирэх юм бол ерөнхийдөө юм дундаж давхраг өндөртэй бас тодорхой зүйлүүдэд шийдээд хүмүүсийн амьдрал докторжих боломж үүснэ гэж үздэг. Тэгэхээр нөгөө чи надаас чанарын юугаар хэмжих вэ гэхээр би бол хүний хөгжлийн чанараар хэмжих хэрэгтэй гэж боддог. Миний бодол бол тэрэнд хүрэх зүйл нь юу юм бэ гэвэл эдийн засгийн өсөлт л хэвгүй. Тэгэхээр бид нар эдийн засгийнхаа томоохон одоо манай улсад тулгамдаад байгаа том асуудлууд буюу том хүчин зүйлсүүдээ шийдээд ингээд үүгээрээ дамжуулаад доктортой эдийн засгийн хөгжлийг авч яваад хүний хөгжлийг бий болгох л ерөөсөө бидний гол зүйл байх болов гэж би бол бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэр талаасаа үзэх юм бол эдийн засгийн өсөлт хэрэгтэй юу хэрэгтэй тэр түрүүний хэлээд байгаа тоон хэмжүүрээр хэмжихэд бол бас байнга авдаг зүйлүүдийн нэг нь үнэн. Окей. За дараагийн одоо та иргэн хүнийхээ хувьас хариулах ёстой шүү. За. Та сонгол өгөх үү? Үгүй шүү дээ. За. Сонгох гэж байгаа хүнээ та яаж юугаар хэмжиж байгаа? Би бол одоо өмнө нь сонгуул одоо би чинь 40-наас хүрчлээ шүү дээ. Тэгэхээр тийш дээ 40-наас хүрчлээ. Тэгэхээр би 18 настайгаас хойш гэхээр 5 сонгуул өнгөрцөн байгаа байхгүй юу? Тэгээ би 5 сонгуулийнхаа ер нь бол 3-т нь яг сонгуулаа өгчээсэн оролцож байсан байгаа.
Тэгээд оролцохдоо би тухайн үед бол илүү нөгөө хүнээ хардаг байсан байна. Ер нь бол ингээл тухайн хүнээ л хардаг. Хизээч намын мөрийн хөтөлбөр гэдэг зүйлийг бас 100% харддаг байсан байна. Одоо бол би хоёр зүйлийг харна. Намыг хүнээс нь ангид гэж үздэг байсан юм уу? Ер нь бол нөгөө хүн л энэ чинь би болгооч хүн намын мөрийн хөтөлбөр хийн нам тэ ингээ хүн л гэж талаас хардаг байсан байгаа. Гэхдээ би бас ойлголт тутмаг байсан байна тухайн үед. Энэ хүн гараад ирчүүл дангаараа гараад ирчүүл энэ хүн сайн учраас энэ хүн хэрэгжүүлж чадна гэдэг итгэл үнэмшил надад байна штэ. Гэхдээ би Монгол улсыг бас ингэж боддог. Нэг хүний хэрвээ хүн ингээд нөгөө хэмжүүрүүд олон хэмжүүрүүд байна штэ тэ нөгөө эдийн засгийн хэмжүүр гэхэд чинь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүн ногдох хувь гэж байгаа ингээд ярьж штэ. Тэрнтэй адилхан нэг хүний нөлөөлөл гаргах нэг хүний одоо том хэмжээний нөлөөлөл гаргах тэр хувийг чадамж хувийг хэмжүүл манай улс бас нэлээ нэг хүнээс гарах тэр чадамж нөлөөлөл бас их өндөр гарах боломжтой улсуудын нэг гэж бодож байгаа байхгүй юу. За тэргээр юу гэж тий тэргээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэг хүн хэрвээ сайн байж чадаад нөлөөлөл томоохон нөлөөлөл бий болгоёг бол боломжтой улсуудын нэг байхгүй гадар цөөхөн үнэтэй. Тэгээд бас эдийн засаг өсөж байгаа улс нь хөгжиж байгаа улс учраас энэ дотроос нөлөө үзүүлэх хэмжээгээр бол бас аяг өндөрт гарах болоо гэж боддог. Гэхдээ энийг бол би нөгөө ямар нэгэн судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаж хэлж байгаа зүйл биш шүү. Энэ бол би бодож байгаа зүйлээ хэлж байгаа. Мэдрэмжээ хэлж байгаа. Тэгэнгүүт одоо надад тухайн үедээ би юу гэж боддог гэсэн хэрэг нэг энэ хүнийг л сонгочвол энэ хүн ороод юм өөрчлөх болоо гэд хүн дан хардаг байсан байхгүй. Би улс төрт ороод ирсэн чинь баг хамт олноороо ажиллаж ээж одоо өөрчлөлт ордгийг аягуулсаа ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр намын мөрийн хөтөлбөр гэдэг ингээд нэг хөтөлбөр гаргачихжээ штэ. Тэр намын мөрийн хөтөлбөрөөр гаргаад тэр нам ялсан хэрвээ аль нэг нам ялах юм бол тухайн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаанд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг намынхаа мөрийн хөтөлбөрийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр рүү шилжүүлдэг байгаа байхгүй. Тэгээд тэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн 4 жил хүмүүс одоо засгийн газар ажилладаг. Тэгэхээр намын мөрийн хөтөлбөр гэдэг зүйл бол маш чухал зүйл байгаа байхгүй. Ялсан нам тухайн мөрийн хөтөлбөрөө засгийн газрын хөтөлбөр болгоод хэрэгжүүлдэг. Тэм учраас одоо бол би эргэн үеийн хувьд хэрвээ шийдвэр гарвал мөрийн хөтөлбөрийн аягүй сайн танилцсан. Мөрийн хөтөлбөр дээр нэмэх нь хүнтэйгээ танилцсан. Ингээд мөрийн хөтөлбөр нь миний үзэл баримталтай нийцэж гэнэ үү? Миний хүсэж байгаа зүйлтэй нийцэж гэнэ үү? Миний амьдралд өөрчлөлт гаргахаар мөрийн хөтөлбөр байна уу гэдгийг харах хэрэгтэй бэл. Тэгжээч баг хамт олноороо тухайн ялсан нам хамтдаа нийлээд тэр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж байгаа учраас. Тэгэхээр мөрийн хөтөлбөр гэдэг зүйл бол маш чухал зүйл юм байлаа шүү. Юу уншаад ойлгохгүй бол хүн яах вэ? Тэгээд одоо уншаад ойлгохгүй бол ухуулагч нар дээр очиод тайлбарлуулах хэрэгтэй. Энд чинь ухуулагч гээд хүмүүс явж гэн. Энэ хүмүүс чинь яг л энэ мөрийн хөтөлбөрийн агуулгын тайлбарлаж өгөх гээд байж байгаа. Дахиад нэр дэвшигч нар юм өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцуулаад янз бүрийн одоо арга хэмжээнүүд хийж гэн. Энд чинь л дахиад одоо мөрийн хөтөлбөрөө ойлгуулах гээд явж байгаа байхгүй. Тэгэхээр за ойлголоо. Одоо засгийн газарт ажиллаж үзсэн хүний хувьд бас нэг гадуур байдаг үний юм худлаа юм уу бүүн мэд тэр яриаг би асууя зав. Монгол улс үнэхээр одоо Оросын ч юм уу Хятадын ч юм уу нөлөөнд автаад тэр одоо улс гүрнүүдийн шахаанд орж зарим нэг одоо хүсээгүй шийдвэрүүдийг гаргадаг нь үний юм. Ер нь бол манай Монгол улс ч энэ олон жил энэ хоёр том гүрний дунд тогтоод оршин тогтноод ирж ийсэн гэдэг чинь бид нар маш ухаантай одоо олон улсын харилцааг авч явж исэн байгаа. Тэг 3 дахь хөршийн бодлого гэж байна. Тэгээд ер нь л манай монгол хүмүүс бас мундаг. Энд итгэх хэрэгтэй. Гэхдээ эн чинь том гүрний дунд байна гэдэг чинь аливаа хэлцээрд бид юун дээр ч байсан хүн хэлцээрд ороход хэлцээр дээр хоёр талынхаа байр суурийг харгалзаж үзэл явдаг. Тэгэхээр манай Монгол улсын гадаад бодлого бол инхийг эрхэмлсэн олон тулгуурт тэгээд дээрэс нь бас өөрийнхөө улс орны эрх ашигыг урдаа тавьсан байдаг учраас тэр бодлоготой бол байдаг. Тэрэнд бол би бас ороод ингээ хажуунаас нь харж байгаа дотор нь засгийн газарт байж байгаа нь юу хэлэхэд
маш сайн хийж хэрэгжүүлж чаддаг гэж боддог. Нэг ялангуяа сүүлийн жилүүдэд бол бас мундаг гадаад цайттай байлаа. Дээрээс нь манай ерөнхийлөгч бас мундаг байна. Энэ утгаараа бол аюул сайн хэрэгжүүлж чаддаг. Гэхдээ бүхэл төрлийн хилцээрд ордогтой адилхан хилцээрт орол хилцээрийн ширээний ард олон зүйл явагддаг. Зарим тохиолдолд бид нар илүү ашигтай гарна, зарим тохиолдолд зарим нэг зүйл дээрээ одоо хүлээцтэй хандах хэрэгтэй болно. Ийм зүйлүүд бол байна штэ. Тэгэхээр би бол манай гадаад харилцааны бодлого бол их тэнцвэртэй сайн явдаг гэж боддог. Би тантай нэг 4-5 жил хамт ажиллахдаа яг ийм удаан хугацаанд бол яг хоёулахнаа суугаад ярилцсан тохиолдол байгаагүй юм шиг санагдчихээн л да. Хоёулахнаа суугаад ярилцсан зүгээр ийм тодорхой зорилготойгоор бие бинээгээ сонсоод асуугаад ярилцах юм тохиолдол гарч байгаагүй юм байна. Тэгээд яг нөхцөл байдал өөрчлөгдсөн. Би гэхдээ энэ менти гэдэг харилцааг юу гэж боддог гэж манай Монголын нөгөө айгүй дээр үеийн нэг юм ах дүүсийн харилцаа гэд манай хуурай ах гэд хүмүүс аюу ярьдаг штэ энэ манай хуурай ах байгаа гэд. Тэр харилцааг би яг ижлэхэн гэж боддог байхгүй. Хүн ментор менти болно гэдэг нь бие биенээ харилцан мэдэж таньжиж зөв зөвлөгөө өгөх байхгүй. Түүнээс огт танихгүй надад би таны менти бол ихээр би одоо энэ хүний сэтгэл зүгийг мэдэхгүй, амьдралынх нь хойдлыг мэдэхгүй. Тэг яаж би энэ хүн зөв зөвлөгөө өгөх гэдгийг ойлгодгүй. Харин би одоо над дээр ажиллаж исэн залуучуудтай бол маш их амьдралынх нь хувьд, ажлынх нь хувьд зөвлөгөө өгдөг. Яагаад гэхээр тэр хүний би тодорхой түвшинд таньж мэддэг учраас тэр хүндээ тааруулж зөвлөх боломжтой гэж боддог. Одоо хүн танихтай хэр сайн бэ гэсэн асуулт байна. Адуу зүсэлдэг хүмүүс шиг тий хурдууд мядаа бол ингээ хараад хүн гэдэг шиг та тэр хүн чанарыг тийм үү? Би өөр хүн танихтай өөрөө маш сайн гэж боддог. Би ингэж боддог шүү дээ хүн болгонд нэг өөрийн гэсэн супер павер байдаг болов уу гэж боддог байхгүй юу? Тэ бусдаас ялгаатай. Тэгээд миний хувьд бол надад байдаг тэр зүйл бол бас нэг нь хүн таних юм болов уу гэж боддог. Тэгээ би ерөөсөө ууггүй тэр хүнтэйгээ ажилдаг. Батка намайг ингэдэг байхгүй юу? Чи ямар сонь манай батка болохоор ингээд таарахгүй л байвал наад хүнийд ажлаас нь чөлөөлөд явуулчих л та ингээл ажил ингээл нөгөө хүнтэйгээ ингээл зуралдаал тэгэл ингээл нөгөөхөө загнаал нэг бол нөгөөх нь гомдоол ингээл зуралдаал ах юм гэдэг. Гэхдээ би хүнд юу би дотроо юу гэж боддог хэр ингээл би энэ хүнд ингээл заагаал сургаал хамтаал явна гэж боддог байхгүй юу? Тэгэхээр би нөгөө хүнээ таниад тэр хүнийхээ таньсан чанар дээр суурлаад тэр хүнтэйгээ ингээл зуралдаал байдаг. Юу миний супер павер юу? Чиний супер павер уу? Чиний супер паверыг би юу гэж боддог вэ гэхээр ийм айгуу сайн хүний арга ивийг олдог гэж боддог. Тийм үү? Тий. Супер павер шүү дээ. Тэгээ ер нь тэгтээ ер нь тэгж өөрийгөө бодох хэрэгтэй хаа гэж боддог. Тэгээ би ингээ надад миний супер павер юм болоо гэж өөртөө аюу сайн бодох хэрэгтэй болоо гэж боддог. Надад хоёр байгаа. Тэгтээ нэг нь өнөөдөртөө нууцчих гэж. Тийм байна. Гоё юм. Тэгээд номигчтэй баярлаа цаг гаргасанд. Тэгээд би бас энэ ярьцлагыг хүмүүс энэ хүртэл үзээд дүгнэлтийг таныг таних боломж олдсон байх гэж найдаж байна. Тэгээд би танаас сурсан маш олон зүйл байдаг. Тэрний нэг нь бол би энэ студийг тохижуулахдаа ер нь бол номигч байсан бол яаж тохижуулах байсан бол гэж асуусан. Учир нь та юмны донжиг олохдоо юмны хим хэмжээг тохируулахдаа их сайн ямар нэгэн зүйлийг орж ирээд энийг хөдөлгөөд энэ шин тавьчих ингэчлэр юм болно гэд яаж мэддیں гэмээр хин заагаад идэв гэмээр үйлдэлүүдийг хийдэг. Тэгээ би танаа өрөөний чинь ханны өнгийг аваад байгалийн бор ногоо 2 өнгө зөгцдөг учраас тэгээд шаргал гэрэл тавьчихлаэр миний ярьж байгаа сэдвтэ зөгцөн гэж бодоод тэгээ нэг юм 50 орчим бүрдүүлээд энэ би буланг хийхдээ тэр ногоо өнгийг авсан байдаг. Тэгээ гих мэтчлэн миний өдөр тутмын амьдралд хэрэг болдог маш олон зүйлсийг та хэлсэн байдаг. Хамгийн сүүлд намайг шүүмжлэхдээ мандуула чи persistent биш шүү гэж хэлж исэн. Тэгээд тэр нь ер нь бол
зарим нэг зүйлийг асуудыг шийдэх гээд араас нь ингээд уугахгүй үзээдэл байх чадвар чамд дутуу байна гэж хэлжсэн. Тэгээд би ондоод ороод өнөөдөр хүртэл нэг 4 жил ажиллахдаа яг тэр шүүмжлэлийг би байхгүй болгохын тулд асуудал болгоно барьж авах нухсаар байгаад ард нь гардаг. Тэгээд ард нь гарахтаа ер нь жоохон ядардаг шүү. Ямар амар хамаагүй шүүмжилж ирсэн те. Гэхдээ яг би тэгтээ ингэж боддог манд бол зөв цагт нь хүнд зөв одоо шүүмжлэг өгөх юм бол тэр хүнийг хурцалдаг гэж боддог байхгүй. Тэгээ би түрүү хэлсэн менте гэдэг харилцаа бол одоо юм хураа ах ихч дүүс гэдэг харилцаа Монголд байдагтай адилхан. Тэгэхээр хүнээ таньжээж зөв зөвлөгөө өгж болдог. Тэгэхээр би чамтай удаан ажиллаж байсан учраас чиний нөгөө засчаасаа гэж бодсон чанарыг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа тэгж нөгөө хүнээ таньж зөв зөвлөгөө өгч чадвал тэр хүнд аюу хэрэгцээтэй зөвлөгөл болдог л гэж би бодоод байгаа шүү дээ. Зүгээр манай ажлынхан зүгээр надаар тоглоом шоглоом хийгээд тэгдэг байсан гэж байна шүү дээ. Voice авьяаслаг монголчуудад нар хийж яхад ингээд нэг нэгээрээ за одоо захирал бий болъё гэж тойрч яваад тэрийг ингээнийг тэр чи яасан ингээд би миний дүрд орж тоглолдог байсан ингээд одоо дүрд орж ингэж би биенийхээ ажлыг шалгадаг байсан гэд тэгээд байгаа. Тэгэхээр би одоо тийм л амир байсан байна да. За манайхаа энэ хүрээд бит хоёрын ярилцлага дуусч байна. Тэгээд энэ нь эхний удааг явах гэж би найдаж байна. Тэгээд зорьсон зүйл нь биелээд ард нь гарцсан тэр өдөр дахиад нэг уулзалт хийх байхаа гэд энэ ярилцлага өндөрлөе. Танд баярлалаа. За баярлалаа. Бас ингээд надад бол сайхан байна. Яагаад гэхээр одоо олон газар ингээд очихоор дандаа манай уран бүтээлчд маань бид нар анх ингээд юу ч мэдэхгүй цугтаа телевиз эхлүүлээд би ингээ хүн харахад мэдж байгаа юм шиг л байгаа шүү дээ. Тэр чинь маш ихтэй байх хэрэгтэй хүн удирдах аваа явж байгаа юм чинь. Зарим нэг зүйлийг бол би өөрөө ч мэддэг байсан. Тэ хамтдаа суралцаад хамтдаа бүтээгээд хамтдаа бас телевизэн салбарыг өөрчлөөд явж исэн залуучууд маань энэ тэндгүү ингээд цөөнөөрөө баг болоод тэгээ уран бүтээл хийгээд тэр нь бас шаггүй олны танил болоод тэргээрээ дамжуулаад амьдралд нь өөрчлөлт ороод явж байгааг харахад бол үнэхээр одоо бас бахархууштай. Тэгээд юм ингээд нөгөө суураараа зөв эхлээд явах юм бол олон хүнд хүртээмжтэй олон хүнд үн цэн бүтээж болдгийм байна гэдгийг харах бол бас сайхан байгаа сүүлийн үед. Тэгээ их олон хүүхдтэй чиг энэ тэнд очиж хүмүүсээрээ бахархаад их сайхан байгаа. Тэгээ тэрний маань нэг хэсэг болсон залуучууд маань бас бусдад мэдлэг оюун түгээе дахиад өгөрөө дамжуулаад хүний амьдралд эрг нөлөө үзүүлээгээд ингээд одоо өөртөө зориод хийж байгааг харах сайхан байна. Тэгээ та хэдийгээ бас цаашдынх нь уран бүтээл цаашдынх нь одоо хийж хэрэгжүүлж байгаа ажилд амжилт хүсээд олон хүний сэтгэлийг хөдөлгөж түүгээрээ дамжуулан олон хүнд мэдлэг боловсрал түгээгээрэй. Баярлалаа. За баярлалаа. За манайхаа та нартай нэвтрүүлэг болгон дээр хэлдэг жаргалыг хүсье. Дараагийн дугаарт уулзлаа баяр та. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүргэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доороо шүү. Баяртай.